сайн байцгаана уу? Та нар энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр бид нар бас үндэсний холбоо одоо үндэсний өгчтэй холбогдоод бид үндэсний эхнүүд бас энэ саналыг гаргаад хүүхдүүд эцэг эхчийн эхнүүдийн хоорондын одоо ямар холбоо сүлбэтэй байж ш бидний хүүхдүүдийн энэ нийгэмд нийгэмшүүлж аль болох хүүхдийн хүмүүсийн талаар тэгээ цааш нь эцэгт анхаарах хүүхдүүдтэйгээ яаж харьцаж ийж энэ хүмүүс бидний сайн хүүхдүүд хүмүүжүүлж байх юм бэ? Эцэг эхүүд маань бас ямар харьцаатай үүсгэж ийж одоо өөрснөө сайн эцэг их болох юм бэ гэдэг бас энэ талаар ярилцъя гэж өнөөдрийн санаачлагыг эцэгч маань гаргаж энэ өдрийг бид нэр юу яасан? Өдрийг сонгож авч хийлээ. Тэгээд энэ үйл ажиллагаанд оролцохоор хүрсэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ ярилцлагыг эхлүүлнэ гэж үзэгчигээ хүсэж байна. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. За өнөөдрийн энэ уулзалтанд айгуу цагаа гаргаад хамаг сэтгэлээ гаргаад тэгээд хүлээцтэйгээр сайхан хүлээгээд ирсэн дэлхийд явж гисэн баярлалаа бүгдээрээ. Өнөөдөр нөгөө 6 сарын 6 буюу манайх авч одоо наадмтай адилхан их том өдөр байх байлгүй дээ. Тэгээд баярын мэнд хүргэе гадаадынх ч гэлээ гэсэн хамаагүй. Тэгээд түүнээс өмнө энэ саналыг хүлээж аваад энэ бүх зүйлийг зохион байгуулах хэмжээнийг ингээд боломжтой болгосон үндэсний холбоо тэгээд яг элчин сайдын яам холбоотой гэж би бас ойлгосон. Тэгээд та нарт бас ээж аавуудад энэ бүгдийг нөхцөлдүүлж байгаа та нарт бас их баярлалаа. Өөртөө бас баярлалаа. Миний хүүхдүүдэд бас баярлалаа. Тэгээд энийг болвол яасан бэ гэхээр та нар нөгөө мэдж байгаа би орчуулагч хийдэг. Тэгээд саяхнаас сүүлийн үед ингэдгийн орчуулах хийж байгаа тохиолдолд орчуулгын нөгөө орж ирж байгаа захиалгаасаа бид нар ер нь хаана явж ээ бидний ер нь нөхцөл байдал ямар нийгмийн байдал ямар вэ гэдгийг зүгээр статистик маягаар харчиж болтгий. Тэгээд ингэсэн чинь саяхнаас ингээд ялангуяа сүүлийн 3 сар энэ хүүхдийн асуудалтай холбоотой янз бүрийн асуудлаар айгүйх орчуулга орж ирсэн байхгүй. Тэгэхээр орчуулагч Инг Саруул гээд зайлуу та өөрөө орчуулагч нарын багш байна. Янз бүрийн хуулиудыг эрүүгийн болон иргэний хуулиуд энэ талаар илүү чухалчилж өөрөө үздэг. Тэгээд хичээл заадаг учраас энэ тухай ер нь хичээл юм уу эсвэл ямар иймэрхүү байдлаар нэг лекц ч юм уу семинар ч юм уу явуулаач гэсэн. Тэгэхээр би энийг бол илтгэл гэж хэлэхээсээ илүү ер нь зөвлөлтөө харилцан яриа маягаар явъя гэж бодож байгаа миний өөрийн маань санал. Нэг хоёрдугаар болохоор тэртээ тэргүй та нар бид нар өөрсдөө Монгол ээж аауд Монгол хөрсөн дээр хөрсөжсөн Монгол хүмүүжлэр хүмүүжсэн учраас би Монголын хууль юм байдгийн Монголд одоо эрх зүйн юм байдгийн эсвэл Монгол хүмүүжил юм гэдэг бэлэн цэцэг үгтэй ерөөсөө ярихгүйгээр энэ бидний өнөөдөр амьдарч байгаа энэ нийгэм бичигдээгүй ямар хуулиуд байдгийг тэгээд хүүхдийг аль үнцгээс хардгийн бид нар эцэг их байх ёстой мó ээж байх ёстой мó ер нь бид нар хий юм бэ гэдэг талаас харъя гэж бодсон. Надад жоохон тийм практикал энэ санал байна л да. Хэрвээ хүүхдүүд чинь ядраад юм уу уйлалдаад ээж аавуудад саад болохоор бол доотлын давхартайгаа болохоор ээж аауд өөрсдөө ээлжлээ жижүүрлээд нэг ээж 3-4 хүүхдүүдээ авч доош нь тоглох боломжтой байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр тэрийг бас харгалзаж үзэх үстэй. За эхний асуулт та ер нь те эцэг их үү эсвэл ээж үү эсвэл аав уу? Юу гэж бодож байна? Аль нь? За. Ээж яа. Нэр томьёогоор эцэг хүүхдүүдтэйгээ харьцалтайгаа байдлаараа аав ээж. Тэ энэ дээр нь би бүр асран хамгаалагч гэдэг үгийг бүрж бичээгүй байгаа. Тэгэхээр та болвол хүүхдүүдтэй та аав ээж. Ир нөхөртэй та ээж ихэн юм уу те? Эхнэртэй болвол та хүүхдийн эцэг.
үндсэн би одоо Монгол бид нар тийм ээ ингэж боддог гэдэг биш. Би зүгээр шивэд хүмүүс тэгж боддог, сэтгэдэг юм шүү гэдэг талаас нь ярьж байгаа. Тэгэхээр та болвол тийм ээ шивэдийн хэлээр friend дээр тэрнээс та папа биш, мама биш. Эхнэрийнхээ та мама биш. Бишээ папа нэр, нөхрийнхээ та мама биш, хүүхдийнхээ. Тийм учраас та хүүхдийнхээ зөвхөн аав ээж. Нөхрийнхөө хувьд тийм ээ та хүүхдийн чинь их эцгийнхээ хувьд бол та гэсэн үг тийм. Тэр талаасаа үзэж байгаа. За тэгээд би болохоор ментор гэдэг ийм компани байдгийн тэрэн дээр болохоор эцэг гадаадад одоо Монгол биш гадаад гэж ярихаар Монгол биш эцэг эхчүүдийг бодоор зориулж эцэгхийн сургалт явуулдаг. Тэгээд тэрэн дээр болохоор ер нь бид нар чинь ямар малгайтай. Ер нь таны над нүүр юм уу нүүрний цаана байгаа тархины ер нь бичгдээгүй тэр нэг тархинд нь ямар яг эцэг эхчүүд байдгийн бэ? Миний эцэг их гэхээр би яг ямар юм байдгийн бэ? Тэгээд үндсэн 1 2 3 4 дөрвөн эцэг дөрвөн ингээд хуваарлцсан байгаа аахгүй юу? Тэгээд эхнийх нь хамгийн нийтлэг бас юмч байж болох талтай байх л да. Тэр нь сургууль хүмүүжүүлэгч. За сургууль хүмүүжүүлэгч эцэг өгөх байдаг байна. Тэр нь яадаг эцэг өгөх юм бэ? Хүүхдүүдтэй нэг л зөвлөгөө өгсөн, нэг л мэдсэн, нэг л заасан, нэг л лекц уншсан, бидний хэлээр яншсан юм уу зөвлөгөө өгсөн заасан. Тэгэл хүүхдтэй ингэдэг л байхгүй юу? Алив би тусалчи цаашаа. Эсвэл за чи хэрэг ингэх юм бол ингэ чинээ. Тэгэхээр би хийцэн дээр эсвэл тийм ээ шүүмждэг, буруутгадаг. Чи одоо дандаа ингэж яах юм? Ингэсэг тэгж яах юм тий? Эсвэл одоо ингээд нөгөө шүүмжлэг буруутгах талтай. Ухаан санаа чинь хаана явсан юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ? Энэ одоо ухаан санаа хаана явсан юм гэдэг чинь би өөрийнхөө яваар болж орчин үед одоо юу гэж хэлдгийг мэдэхгүй байна л да. Эсвэл тулгах, зааварлах, зөв буруугийн тогтоох гэж оролцдог. Тэгэх ёстой, чи ингэх ёстой. Эсвэл тэгвэл таарна, ингэвэл зохино гэдэг өгүүлбэр хийдэг юм уу? Эсвэл ер нь бол зүү ясаараа бол ингэдэг л байхгүй юу? Тэгдэг л байхгүй юу гэдэг өгүүлбэрүүдийг хийдэг. За ийм нэг эцэг их байд. Эсвэл эцэг ихийн ийм нэг хэсэг байд. Зарим нэг нь зөвхөн энэ сургууль хүмүүжүүлэгч эцэг их байж магадгүй. Зарим нь миний ярих гэж байгаа бүх юм энд нэг өдөр нэг цагт ийм байдаг эцэг их байж болох юм. За тэгвэл дараагийнх нь эцэг их ямар эцэг их байх вэ? За нэг сэтгэл зүйч. Нэг л мундаг учир шалтгааныг нь олох гэсэн, дүгнэх гэсэн, анализ хийх гэсэн, өөрийнхөө тухай болон үр хүүхдийн тухай нөгөө нөхцөлдөж байгаа нөхцөлийн тухай. Чи одоо ийм юм баярлаад байгаа эсвэл ийм юм дуулаад байгааг чинь би харж байна. Би анзаарч байна. Чи миний нүдэн дээр тэгээд дээ шүү дээ. Нэг айхтар нөгөө хүний дотоод юмыг уншдаг юм шиг. Эсвэл тийм ээ ингэсэл болоод ийм гэдэг болохгүй. Та өөрөө юу анализ хийх гэдэг шүү дээ. За тэгээд энэ зарим нэг ээж аваад ер нь өөрийгөө эхнээсээ таньж эхэлж явах шиг байна. За зарим нэг ээж аваад гэхээр за зарим нэг бид нар дотор байгаа цацагт хяруулууд байна. Цацагт хяруулыг мэдэн те юугүй юмнаас бултаал нөхцөл байдлыг харахгүй байх толгоогоор элсэн дотор хийждэг. Энэ ээж аваадын онцлог эрхлүүлдэг, аливаа юмнаас зайлсхийдэг, аливаа юмнаас булзааруулдаг, өөрөө булзаардаг учраас хүүхдүүд нь бас тэгдэг. Яана тэрийг хараа. Одоо энэ нь юу вэ гэвэл хүүхдээ юм авах гэж хахад манайхны нийтлэг миний анзаарж байгаа юм авах гэж хахад тэрийг хараа гэж байгаа ингээд нуудаг. Цацаг харуулаад энэ шинжвэ штэ. За асуудал гиснээс хойш нэрээ чи яасан гэлээ өчигдөр яасан гэлээ гэснээ өнөөдөр чухал юм ярих гэсэн. Нөгөө чи өчигдөр яасан гэлээ гэдэг тэр чухал юмнуудыг ягаад гэвэл өөртөө айгүй хэцүү байдаг учраас ярих гэж байгаа энэ юмнаас тэгээд булзаар уучдаг. Эсвэл нэг л мундаг магтдаг. За магтаалч айгүй учиртай. Нэг л мундаг магтдаг тэр чинь цацагт харуулын хэсэг байгаа байхгүй юу? Тэр дотор за миний хүүч нэг сайхан зурдаг юм болохоор зурчих. Айгүй мундаг юм чинь. Ингэдэг юм чинь. Тэгээд өшөөд ер нь магтахдаа гэхдээ л миний хүүч их сайн хийсэн шүү. Зүгээр сайн хийсэн шүү биш гэж. Гэхдээ айгүй сайн хийсэн шүү. Тэрний тэр гихтийг өөрөө яг юунд нь байгаа юм бэ гэдгийг мэдхийг хүсэхгүй байгаа байхгүй юу? Тайвшруулдаг, аргаддаг. Эднэрт бидний би өөрийгөө эндээс санагддаг байхгүй юу? За одоохон зүгээр болчихноо.
хөл мөл нь өвдөд уйлаад тахт. За зүгээр болчих. Битгий. Эсвэл тэ нөгөө ялангуяа хүүхдүүд хэлдэг. Юун сүртэй, юуны сүр бадруулаад байгаа юм зүгээр штэ. Эсвэл за санаа зовсны хэрэггүй. За хайчих зүгээр. Хөөрхий бид нар би л одоо энэ явж байна. Зарим за жанжин генералууд тушаадаг, захирдаг. Одоо хийгээд яг миний эснийг одоо хийгдэх. Эсвэл тэ за битгий уйлаад боль дугаавэ. Эсвэл явч тэр юма хий. Яах ч хүний үгэнд ороод идэх хүний том хүний үгэнд эсвэл сануулдаг, анхааруулдаг. Тэгсэн чинь дээр байх шүү. Хогч шүү. Хичээлээ олигтой ирэхгүй бол чийл муу аавны эз. Хэний төлөө хилээд байгаа юм? Би сайхан явчих юм уу? Анхааруулаад байна шүү дээ. Бас жоохон занал хийх маягийн юм яваад тийм тий. Би сайхан явчих юм уу? Чи сайхан явчих юм уу гэдэг. Тэгвэл гал хогч шүү гэж хэлсэн. За иймэрхүү байна. За тэгвэл та өөрөө зүгээр боддоо. Та өөрөө ямар төрлийн эцэг их байж болох талтай вэ? Бүгдээрээ ч байж болно, аль нэг нь ч байж болно. Энэ таны өөрийн чинь бодох юм. Тэгэхээр энэ дотор та ямар ээж аав вэ гэдгээс шалтгаалаад энэ бичсэн байгаа энэ хүүхдүүд бидний үрдэн продуктууд нь ийм юм гарч байна. Мэдлэгээ голдог, үгэнд ордоггүй, эсвэл үл итгэдэг, айцтай, ууртай, эсвэл бие өмөрдөг, өөрийнхөө чадварыг юусож хүлээн зөвшөөрдгөө дандаа чамладаг. Эсвэл тийм ээ, ерөөсөө үл тоосон ийм дүр хэсгсэн ийм хэлбэртэй болчихдог. Тэгвэл миний асуулт аль эцэг эхийн хүүхэд мэдлэгээ голдог, үгэнд ордоггүй, эсвэл аль нийнх нь үл итгэдэг, айцтай. Энийг жоохон нийлүүлээд ингээд бохоод үзтээ. Аль нэг нь тийм ээ жанжны хүүхэд энэ сайн тэр дөрвөн тэр бор байгаа шүү дээ тий. Дандаа жанжлаад байвал тийм жоохон онцгүй хогийн урмал гарчих гад идэх. Үгүй ээ. За тэгвэл за үл итгэх дүр хэсэгт нь хэнийг хийж болох вэ? Би тод. За шууд хилээд явчих гэх үү? Санал байна уу? Гэхдээ та хэд хилээд явахгүй юу? Би өмөр бэлтгэх хэрэг байна. Яг л нөгөө юмуус болоод өөрийгөө зүтгэх байсан. Өөрөө юм хийсэн нөгөө миний буруу биш гэдэг өөр буруугаа тэгвэл байж шууд л явчих. Цацаг харуулах болохоор хамгийн харамсалтай үл тоох дүр хэсэгдэг. Яг тэгвэл хизээч ээж нь юм уу аав юм ярьж байхад нөгөө булзааруулаад байдаг учраас аав ээжээсээ дүр хэсэг сурдаг байхгүй юу? Үл тоох дүр хэсэг. Тийм. Тоохгүй байх тий. Тэгээд жишээлбэл бидний нэг юм Яг тэрийг уламжлаад авч байгаа. Уцаар орчин үеийн одоо ээж аав амжилт. Уцаар ингэдэг. Тэгчээд сонсож байна. Үнэн хэрэгтэй. Тийм. Тэрийг хийгээд байна. Нөгөө чи ингэдэг юм байна. За дараагийн удаа юм ярих. Сонсож байна. Та өөрөө үзүүлээ үз. Та өөрөө хийдэг үстэй. Хүүхдүүд чинь таны хийснээр биш, таны яг үйлдэснээр хийдэг. Таны харснаа дагдаг. За дараагийнх нь цацаг харуул болчлоо. За дараагийн ээж аав эцэг их байна уу? Тэг жанжин гэдэг нь үл итгэх айдас уур гэж багтав. Тийм. Жанжны харамсалтай хүүхдүүд ерөөсөө үл итгэдэг, айцтай, ууртай.
Тийм байна. За дараагийнх нь Сэтгэл зүйчийн мэдлэгийг олдог үгэн ерөөсөө биш. Сэтгэл зүйчийнх нь болохоор бие бие өмөрдөг чадвараа өөрийнхөө авьяас чадварыг дандаа чанардаг. Нөгөө ээж аав дандаа юу яагаад ч шууд анализ хийгээд идэг болохоор чи тэгэл тэгж чи яг тэгсэн л байгаа шүү дээ. Тэгэл тэгээвч. Нөгөө хитрхи сургуу хүмүүжүүлэгчийн хүүхдэн тэр үлдсэн нэг юм мэдлэгээ өргөж голдог. Яг л нөгөө зөвлөгөө өгдөг айх юмдаг ээж аавтай болохоор. За тэгвэл одоо эцэг эхийн тийм ээ бидний хувьд эцэг эхчүүд гэхээр шивэдийнх нь хуулинд яах ямар үүрэг хариуцлага байдгийг ерөөс яах ч юм байхгүй. Ганцхан хүүхдийн байстай би хүүхдийн эрх ашигыг л хамгаалах тэрэн дотор тэрэн дотор асрах ёстой та хүүхдийг хамгаалах ёстой, халамжлах ёстой, хүмүүжүүлэх ёстой. Энэ бол та нарын үүрэг, бидний үүрэг. Багш ерөөсөө хүүхдийг хүмүүжүүлэхгүй, сургууль хүмүүжүүлж өгөхгүй бидний хүүхдийг. Сургууль бидний хүүхдийг асрахгүй. Тэд нар чинь зүгээр нэг 8 үрдэг ч юм уу, өглөө 8-аас орой 4 хүртэл зүгээр хашиж байж байгаа. Тэрнээс биш яг тэд нар бол яг асрах үүрэг тэднэрт байхгүй. Биднэрт байгаа. Харин бид нар сургуулаар хүүхдээ асруулах ёстой. Та эцэг эхийн хувьд чи миний хүүхдийг асрах ёстой шүү, асарч өгөөрэй гэж тэрийг бид нар зохицуулах ёстой ахгүй. Тэрнээс сургууль олвол хүүхдийг асрах ёстой биш. Бид нар тэр сургуулаар өөрийнхөө хүүхдүүдийг асруулах гад сургууль юм сургуулах гад явуулсан учраас одоо би Монгол ээжүүдэд хэлэх гээд хандаад сургуульд хариуцлагатай ханд, багш нарт нь хариуцлагатай ханд. Хичнээн цаггүй байсан ч гэсэн нэг нэгнээсээ мэйл бичээд асуу. Манай хүүхэд яаж ийн? Манай хүүхэд ингэж ийн үү? Энэ шивэдийн нэг юм, энэ шивэдийн сургууль танай хүүхдийн хүмүүжил, танай хүүхдийн ямар хүн болох вэ гэдэг ерөөсөө ямар ч хариуцлага хүлээхгүй. Та хариуцлага хүлээх ёстой. Та хүүхдээ өөрийнхөө болохын тулд энэ сургууль руу чинь энэ цэцэрлэг рүү хариуцж байгаа бүх хүмүүс рүү та харамсалтай бүх зүйлийг өөрөө хийх ёстой байхгүй юу? Энэ зүгээр үүрэг хариуцлага энэ дээр зүгээр нөгөө үүрэг хариуцлага гэдгээр тэр нөгөө нэг хайрлах гэдэг юм чи угаасаа энийг нэг чухалчилж би ярьсангүй энийг яриад байх шаардлага байх гэж. За одоо ингэтэл бид нар эцэг их ярьж байгаа шүү дээ. Эцэг эхийн үгнээс юм бэ. За заримдаа өөрөө би асуудлыг шийдэж чадахгүй үсээ зулгаамаар өгтэмэр үе гардаг. Хаанаас ч уншаад хаанаас ч мэдэхгүй хинт хандах юм гэсэн тохиолдолд яах юм бэ гэдэг асуултууд гарч ирж болно шүү дээ. Тэгвэл энэ нийгэм чи хөөрхийн амьтан эцэг эхчүүдэд зориулаад бас юм хийчихжээ. Нийгмийн хилтэс нөгөө социал шанстан гэдэг тэрэнд хандаж болно. Тэд нар чинь танд тийм ээ эцэг эхчүүдэд боловсрол сургалтууд янз бүрийн хэлбэрээр явуулж өгдөг. Эсвэл улаан загалмай нийгэмлэг, нийгэмдээ хүүхдийн эрх буюу брис, тэгээд эцэг эхийн федералын буюу эцэг эхийн утас гэдэг тэд нар л утастаад өөрсдийнхөө нөхцөл та нэрээ хэлэхгүй байж болно. Өөрсдийнхөө нөхцөл байдлыг би хүүхдтэйгээ тэдэн настай хүүхдтэй ийм асуудал гарчлаа. Энийг би яаж зохицуулж болох вэ гэхээр бид нар таны талд хэдэн аюултай нөгөө бамба барьсан таны өмнөөс асуудлыг зохицуулж өгөх байж. Тэгэхээр тэрэн дээр бол санаа зовхон байхгүй асууж болно. Өшөө дээр найз нөхдүүдтэй хандаж болно. Өөрийнхөө найз нөхдүүдтэй чөлөөтэй яа тий. Гэхдээ заавалч нууцыг хадгалах хэрэгтэй. Энэ дээр бол хэлээ. Хичнээн манай хүүхд миний найз мэдчихэж байгаа юм чинь гэж биш. Энэ тухай чиптэй ярьж байгаа учраас чи өөрийнхөө хүүхдэд ярьж болохгүй шүү. Эсвэл нөхөртэй ярьж болохгүй шүү гэдгийг энэ хүүхдүүдийн интегритет гэдэг юм би монголоор хэлж чаддаггүй байхгүй юу? Уучлаарай дээр интегритетийг нь аягүй сайн хамгаалах хэрэгтэй. Өөрсдийнхөө ч гэсэн интегритетийг аягүй чухал хамгаалж авах хэрэгтэй байхгүй юу? Тэр үднээс хэрвээ боломж болцоох юм бол хүүхдүүдийнхээ найз нөхдөс нь бас ярь асуу. Юу болсон юм бол яасан юм бол танаа хүүхэд гэртээ орж ирээд сургууль дээр намайг тэр цогцсон гэж хэлэхгүй танд хэлэхгүй байж болно. Найзтай хэлсэн байж болно. Найз нь эсвэл харсан байж болно. Тэгэхээр
өөрийнхөө хүүхдүүдийнхээ найз нөхдөдтэй бас холбоотой тэднээс бас асууж болно. Тэгээд тэднээс бас тийм ээ би яах вэ? Хэрвээ би чиний ээж байсан бол чи намайг яа гэж бодож чинь би яах вэ гэдэг асуултуудыг дандаа асууж ирэх. 5 настай ч байсан 15 настай байсан ч гэсэн яг л ялгаагүй. Энэ хандлагыг болоод энэ харилцааг үүсгэх зүгээр юм байна. Бас багш сургууль хүмүүжүүлэгчдээс нь бас асуух. Би сургууль хүмүүжүүлэгч гэхээр юуг ярьж байгаа шүү. Цэцэрлэгийн нөгөө нэг баг тэр нар чинь жинхэнэ сургууль хүмүүжүүлэгч болохоор тэднэртэй надад бас хандаж болно. Би нэг ийм асуулт гараад байна. Энэ ингэж гэртээ уйлаад байхаа хашгичаад байхаа намайг өшөглөөд байхаа эсвэл тийм ээ яадаг чинь би ингэвэл яах вэ? Би бүр аргаа ороод байна. Тэгэхээр тэд нар янз бүрийн зөвлөгөө бид нар өгөх боломжтой. Тэгэхээр бид нарыг болвол юу юугүй зүгээр хайчаагүй байна. Бас бид нар чинь тийм ганцхан хичнээн социалист нийгэм хичнээн өг хүүхдийг чухалчилсан ч гэсэн ганцхан хүүхдүүдийг тавьчаад эцэг хийн хайчдаг юм биш. Бас бид нарт бас хандах, биднээс бас тусламж авах зүйл боломжууд болоод байгаа. За хүмүүжлэх тухай. Сайн би түрүүнд дурдсан хийн хүмүүжүүлэх юм бэ? Ерөөсөө таны хүүхдийг та хүмүүжүүлнэ. Танаа хүүхдийн эцэг хүмүүжүүлнэ, хүүхдийн эхийн хүмүүжүүлнэ. Тэрнээс хойш хойд аав юм уу, хойд ээж юм уу нь бол яг хүмүүжүүлэх үүрэг болоод ерөөсөө орж ирдэг байхгүй юу? Яг биологийнх нь ээж аавууд бол яг тийм төрсөн эцэг эхийн хүмүүжүүлнэ гэсэн. Энд чинь угаасаа тэртээ салалт нь ойлгомжтой зөвхөн хүүхдийн их ашигыг ингээд бодоод явцдаг учраас бүгдээрээ ах トゥ амрыг саднараа салсан өмнөх хойчин хууч гэдэг бүгдээрээ нийлдэг болохоор эднэрт бол асуудал байна. Биднэрт ямар байх юм? Одоо мэдхгүй. Хүмүүжлийг буюу хүмүүжүүлэгчдийг за одоо бид одоо өөрсдийгөө хүмүүжүүлэгч эцэг гэх биш хүмүүжүүлэгч гэдэг үгнээс харъя. За хүмүүжүүлэхээр ямар хүмүүжүүлдэг хүмүүс байдаг юм бэ? Би энэ дээр ингэж хоёр янзаар хийсэн байгаа. Энэ талд нь болохоор эцэг эхүүд нь, энэ талд нь болохоор хүүхдүүдэд ямар өөр нөлөөтэй юм бэ? За дарамжуулагчид энэ болохоор шивэдэд 1800-аас 1900 оны дунд хүртэл болоод байсан юм хүмүүжлийн арга хэлбэр. Одоо болтол харамстай Монголд нийтлэг байгаа гэж би ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд эцэг эхийн зүгээс юу тавьдаг вэ гэвэл ерөөсөө өгөнд ор тэгээд ямар ч учир шалтгаан асуухгүйгээр миний хэлсэн юм хүүхд өгөө даг зөвшөөр өөр байхгүй. За хүүхд ийм дарамжуулагчийн хүүхдүүд ямар байдаг юм бэ? Хүүхдүүд бол угаасаа л ээж аавын л зөв аав ээж л ингэж хэлсэн юм чинь гэдгийг ойлголцтой. Энэ сайн байгаа. Олон нийтийн дунд одоо зөвөө бие их зөв аваа яваа сурчтал яагаад гэвэл ээж аав нугасаа заагаад өгсөн. Ингэчиж болохгүй, тэгчиж болохгүй гэсээр хагаад ч юм уу сайн юм байна. Нөгөө талаар ер нь альваг тийм ямар нэг юм өөрийнхөө ерөөсөө огт таньж мэдэж сураагүй байдаг хамстай. Ээж аав заагаад өгсөн нөгөө сургууль хүмүүжүүлэгчийн хүүхэд бас байх нь шүү дээ. Өөрийнхөө хүсэл хэрэгцээг ойлгож чаддаггүй том болцоо өнөөч гэсэн. Яг юу хүсэж байгаа юм? Би яг яах гээд байгаа юм энэ гэдгийг 30-40 харсан хойно энэ гів гинт би юунд дуртай байсан бэ энэ гэдгийг 17-18 настай энэ мэрэгч сонгоход энэ сонгож чаддаггүй байдал одоо нийтлэг байгаа гэж чинь одоо бидний дарангуулалттай бас тодорхой хэмжээгээр холбоотой болчихж байгаа байхгүй харамсалтай. За тэгвэл энэ хөвөн зүйлийн эцэг их гэж энэ 2001 оноос шивэдэд гарч ирсэн нэр том юм байна. Бүүнээс биш хөвөн зүйлийн хүмүүжлэгч энэ нь болохоор эцэг эхчүүд ерөөсөө хүүхдүүдэд дандаа энэ одоо эцэг эхийн зүгэн байгаа шүү дээ. Би шууд хэлж бодоод батцээ. Хүүхдүүдэд байнга хамгаалдаг, дандаа бөөцөлдөг. Бүр хитрхи хэлж байгаа шүү би. Бүр дандаа бөөцөлдөг. Бид нарын одоо BBC дээр очихоор дандаа хүүхдүүд ингээд баахан, дулаахан хувцас өмссөн цэцэрлэгт нь явуулах хүсэлгүй яагаад гэвэл бороо ороод та нар нусыг оожуулаад гадаа байлгадаг энэ гэсэн юм ярьдаг. За хөвөн зөөлөн ээж авах нь шүү дээ. Хөрвийн аргаар биш үү? Ийм хүүхдүүд ямар болдгийм бэ? Өөрийг нь тойроод дэлхийд эргэж гин гэж ойлгодог харамсалтай. Өөрийгөө хамгийн чухал хүн гэж ерөөсөө бүрэн итгэдэг. Тэгэхээр энэ бидний хэлж байгаа нөгөө нэг хуваагч байсан чанарууд гараад ирж байгаа байхгүй юу?
харамсалтай байна. Ийм хүмүүс мөртлөө хувиа хичээж байгаа мөртлөө өөрийнхөө авьяас чадвар эргэлзээд идэг. Яг за тэрийг дараад хэлнэ яа. Түүнээс гадна шин юм хийх зориг эсвэл өөрийнхөө хүчийг сорхоос болгоомжтой болчдөг. Том болсон байна ч гэсэн ягаад гэвэл нөгөө өргөлж хамгаалдаг байсан, өргөж гүйцэтгэдэг байсан ээж аваа байхгүй болохоор шин юм руу орохоос олж болчдөг. Тийм юм байна. Одоо сүүлийн үед бол хамгийн нийтлэг байгаа шивэдүүдэд байгаа юм. Энэ саалыг найрлахад зам застдаг, мөсөн зам ингээд застдаг шүү дээ зөвлөд. Тэр хүмүүсээ curling frustrum гэдэг. Тэр нь болохоор эцэг эхийн зүгээс яадаг вэ гэвэл тулгарх бүх саадыг урдчилж харчдаг. Айгуу сайн. Энэ инкинэ шүү. Тэр самбал дээр яг тэгэлж онохны очиад авчиг гэдэг. Өөрөө тэгээд очиод авчдаг. Өмнө нь байгаа бүх бэрхшээл, цаад бэрхшээлийг бүгдийг нь авчдаг. Эсвэл асуудлыг нь зохицуулаад өгчдөг. Одоо энд чинь бас байна Монголд одоо ч орчин үед байна. Сургууль төгсөнгүүт нь ээж аав бүх юу гэдэг вэ? Ажил мажлын одоо танил талаараа сүүлд ирсэн шивэдэд ирсэн залуухан хүмүүс дандаа ах トゥ амраг садан энэ төр дээр ирсэн болохоор ийм их тийм айтайхан боломж дээр ирсэн байгаа хгүй 2000 оны үеэр ирсэн нөхдүүд чинь өөрсдөө өстой нэрээ ингээл сэлээд мэлээд ингэсээр гараад ирсэн. Тэгэхээр энэ одоо нэгцэн байгаа хгүй. Хүүхдүүдийн хувьд яадаг юм бэ? Хүүхдүүд бас л адилхан яг эдний хүүхдүүд нөгөө хувиа хичээсэн өөрийгөө л ерөөсөө өөрийг нь тойроод дэлхийн иргэдэн бүх хүмүүс өөрийнх нь төлөө амьдарч байгаа юм шиг сэтгэдэг боддог. Ямар нэг юм ерөөсөө хичээгээд байх шаардлага ерөөсөө байхгүй гэж юм өөрийгөө дайчлах хэрэгтэй. Ягаад гэвэл дайчилсан ч дайчлаагүй ээж аваа бүгдийг зохицуулж өгдөг учраас гэх. Тэгээд бас харамсалтай өөрийнхөө авьяас чадварт эргэлздэг. Үнэхээр тийм сайн ч юм уу дөө үгүй юм уу мэд угаасаа л ээж аваад хэлсэн юм чинь үнэхээр тийм юм байдаг юм уу гэдэг юм байдаг. Дараа нь чөлөөт гэдэг. Энэ нь болохоор 40-од оноос ийм нийтлэг зүйл болсон юм байна. Шивэдэд. Энэ нь болохоор ер нь хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг хүүхдийн хөгжилд хүнийх нь хөгжилд саад болдгоо. Хүнийг хүнжүүлэх өөрөөр нь хүнжүүлэх ёстой. Тэгэхээр хүмүүжүүлээ хайчхаар би өөрийнхөө хүмүүжүүлээд хайчхаар хүүхдийн хөгжилд хүний хөгжилд цаад болоод байдаг гэдэг үзэлдээр итгэдэг байхгүй юу? Тэр нөгөө гол итгэл нь. Тэгээд хүүхдүүдийн л дураар болдог. Хүүхэд нь аав ээж юм шиг, аав ээж нь хүүхэд нь юм шиг болчихдог байхгүй юу? Чөлөөтэйгээр онцлог нь. Тэгээд хүүхдээ чи бүхнийг чадна гэдэг итгэлийг хүүхдэд суулгах чаддаг. Ерөөсөө хүүхд чинь тэгэл айгу мундаг, ай хаюулгүй өөрөө бүхнийг чадна, бүхнийг хийн гэдэг тийм итгэлтэй байгаа. Гэхдээ хүүхдийнхээ зүгээс нөгөө талдаа болохоор бүх юмыг өөрийнхөө дургас дээр шийдэх гэдэг. Өөртөө айгүй сайн итгэлтэй болдог. Бүр чадахгүй ч гэсэн хитрхи их итгэлтэй болчих гээд байдаг. Бас энэ чинь хүүхдүүд өөрсдөө нөгөө итгэлтэй байгаа, өөрийнхөө дургасыг хийж байгаа болохоор хүүхдүүд хитрхи хариуцлага үзүүлэх гэдэг. Өөртөө хитрхи хариуцлага өгөх гэдэг байхгүй юу? Тэр нь бас том болсон хойно жоохон асуудал үүсчих гэдэг. Одоо жишээлбэл бид нар одоо айлын 2-оос 3-аас дээш хүүхдтэй айлын хүүхдүүдийн их юм том нь авч явна гэж итгэдэг шүү дээ. Гэтэл ийм чөлөөт хүмүүжлэр бичсэн байдаг юм байгаа. За дараагийнх нь болохоор тэгш ирэх. Энэ болохоор Данийн гэр бүл судлаач, хүүхд судлаач Jesper Juul гэдэг хүн байдгийн эрэгтэй хүн. Тэрний гаргасан энэ хүмүүжүүлэх арга шивэдүүд бол 2000 оноос болоод нэрцэг энийг бол хэрэгжүүлж гисэн байна. Яг янз янзтай гэхдээ айлын дотоод бодлого байгаа байлгүй айл гэрийн. Энэ дээр болохоор хүүхдийн яг сэтгэлгээ, хүүхдийн яг ухааныхын төвшөнд харьцах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Танай хүүхэд 3 настай бол ер нь 3 настай хүүхдүүд юу ч гэдэг талаас нь харьцаад. Гэхдээ энэ дээр тэгшэрхэгдсэн байгаа боловч тэгээд багаад яг 3 настаас хүүхд ингэж сэтгэдэг гэж байгаа боловч та нэг chút дэш тэгээд татаад байдаг байхгүй хүүхдэд дээрээс нь. Тэгээд алхамаар тийм. Тэгээд эцэг их өөрийнхөөрөө бай гэж байна. Юу яриад байгаа би ч гэсэн ууртай байна. Чаашаа үе чи би аймаар ууртай байна. Өөрийнхөөрөө бай. Та эцэг их учраас, та хүн учраас та уурладаг.
хүүхд уралдаг, эцэг их уралдаггүй гэсэн юм байхгүй. Тэгэхээр өөрийнхөө бай эрт нийгмийн харилцааг оруулж өг гэдэг байхгүй юу? Аашийг үзүүл. Эртнээс тэр чи янз бүрийн хүний ааш, янз бүрийн үгийг сурга. Болий чи цаашаа үж надад яг энэ цаг хугацаа хэрэгтэй мэн гэдэг сурах гэсэн юм. Yes приул ярьдаг. Хүүхдүүд яадаг юм? Хүүхдүүд өөрийнхөө байдаг юм. Ерөөсөө өөрийнхөө цаашаа би ч гэсэн ууртаа байна. Надад 2 минут өгөөдөг. Тэгээс өчтдөг байхгүй юу? Өөрийнхөө авьяасыг энэ харин хит хөндлөж гэдэг хүмүүс юм бас. Энэ дээр болохоор хүүхдүүд нэг арай бас нэг хитрхи юм хийх гэдэг нь өөрийнхөө нас хөгжлийнхээ төвшинг өөрөө тогтоох гэдэг байхгүй юу? 5 настай мөртлөө зэж би 7 энэ хүүхд ингэж за надад энэ хүүхчиг ингэж хийгээд үзэгдэхийгээд өөрийнхөө хөгжлөөр биш ээж аав нь жоохон татчил байгаа та гэхдээ айгүй мундаг өөрийгөө нөгөө сэтгэл зүйчгээ бодсон ч юм уу сургууль хүмүүжүүлэгчгээ бодчих тийм үү за би ингэж үзүүл яах вэ гэсэн тийм юм байдаг юм. За тэгээд эцэг гэхийн хувьд үндсэндээ шивэдэд хүлээн зөвшөөрөгдсөн байгаа нийтлэг ийм хүмүүжил болов юм байгаа. Тэгэхээр айл алийнхаа голомтоо тойроод тулгаан тойроод тухайн айл нь яг яаж хийж явах тэрийг болов юу байж өөрөөхөө байгаа байх л да. За нийтлэг болов ийм байна. Эцэг гэхийн тухайд эцэг гэхийн шивэдэд хүмүүжлийн тухайд энэтэй холбоотой сая ярьсантай холбоотой асуух юм байна. Яг гэвэл би дараа нь хүүхэд хамгаалах тухай орох гэдэг юм л бас илүүрүүгээ. Тэгэхээр энэ эцэг гэхийн энийг ярихгүйгээр орчиж болох уу? Шууд хүүхэд хамгаалах асуудал руу орчуул яах вэ? Зүгээр үү? Энэ одоо юу гэдэг сканер дээр бид нар тарааж болох уу? Нэг бол мэйл хаягаар заах болох уу? Нэг бол энд кино хийж байвал энэ бичлэгийг ч бас авч явах уу? Бас гэртээ ингээд тухтай хүмүүс сонсоод арай Тэр бүлийн хүмүүс үзүүлнэ гэсэн. Бичлэг тавьдсан шүү дээ. Тий. Бичлэг хийж байгаа тавьдсан интернет тавьж болно. хаана тавьдээ? Би бол мэдгүй. YouTube дээр оруулаад Тийм үү? Тий. YouTube-ээс тэгээд өнөөдөр он сараар наах юу юу цааш. За би дараа нь яаж авах юм бэ гэж. За тэгээд тэгвэл дахин сонсмоор л энэ Одоо жишээлх юм бол энэ ингээд зааж штэ энэ олон ингээд ийм янзын эцэг эхчүүд байдаг гэж үүсгэж байлаа. Тэгээд дараад нь одоо ингээд та хэлсэн штэ эцэг эхчүүд би ингээд хичээл заагаад тэгээд энийг нь одоо ер нь та биднэрт одоо өөрсдөө үлдээгээд тий чи өөрийгөө аль төрлийн эцэг их гэж бодож байна гэд үлдээж тийм үү эсвэл Ер нь бол ингээд дасгал байгаа юм бол баярлалаа. Ер нь бол дасгал байгаа. Жишээлбэл хэрвээ та чи ер нь ингээд эцэгчүүд яг ингээд нарийн үзэх юм бол ер нь ганцхан юм байдгүй л байхгүй юу нэ. Ер нь бүгд нь л нэг оройхон болохоор нэг жоохон жанжин болчих гээд өглөө ирдэг нэг л ингээд сургууль хүмүүжүүлж очих гээд. Тэгэхээр жанжин зангаа тийм ээ яаж давж болох вэ энэ төр гэдэг асуултууд ийм уг нь асуултууд байгаа. Гэхдээ дандаа харамсалтай надад бүгд юун дээр шивэд дээр байгаа байхгүй юу? тэг хүүхэд нөгөө амар зөрүүдлээд ингээд юм асуухаар хариулахгүй юм уу сонсохгүй юм уу манай охин бол жишээ нь яг тийм байгаа. Тийм тохиолдолд би одоо хүүхдээ яаж харьцах вэ гэдэг би өөрөөсөө асууж Би энэ нэг юм хэлчихье. Би нөгөө нэг зүгээр л онл ярьж байгаа шүү. Тэрнээс ш би тийм мундаг надад тийм бэлэн тийм туршлага байхгүй байгаль та жоохон энэ одоо нөгөө YouTube дээр тавьчих хамгийн бас гарч байгаа байлгүй дээ. Өөрийнхөө хүүхдийг өөрөө хүүхэд төрүүлэхээс өмнө 10 гаруй би дүүнер өсгсөн 6 настайгаас эхэлж дүүнер яг төрж өсгсөн. Тэгээ өөрийнхөө 2 хүүхдийг өсгөж байна, хүмүүжүүлж байна. Тэгээд өдөр болгон хүүхдүүдийнхээ ачаар өдөр болгон өөрөө би гайгүй сайн хүн болж ийн гэж боддог байхгүй. Энэ одоо ингээд янз бүрийн юмнуудыг тэгээд өдөр болгон шалгалтанд унна хүүхдүүдийнхээ би болвол зүгээр миний итгэлдэг юм бол би ер нь энэ нь яг сайн юм бэ, тэр нь яг сайн юм бэ гэдэг би итгэдэггүй. Ерөөсө бүгдээрээ л ерөөсө сайн юм бэ гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр ахыгаа аваад тэгээд тэгтээ би болвол ганцаараа биш учраас хоёулаа учраас нөхдөөгөө хоёулын өөр нь ихэвчлэн yes би юулийн энийг бол
жанжин шугам болгож ажилтдаг юм л да. Тэгэхээр бид нар бол хэлж байгаа. За одоо би ээж нь яг сэтгэл зүйч байя. Тийм учраас би чамаас асуу. Хэрвээ чи асуумаар байвал асуу. Хариулмааргүй байвал битгий хариул. Тэгэхээр мань нөхөр би одоо нөгөө өөрөө 14 дахин таахгүй юу. Тэгэхээр заримдаа бол хариулдаггүй, заримдаа бол ядгүй. Гэхдээ заавалчгүй юу ч болсон байсан гэсэн заавалчгүй ярьдаг. Жишээлбэл манай хүүхэд бага 8 настай ингээд бага насны хүүхдүүдэд асуудал ямар нэгэн зүйл буруу хийлээ штэ таны хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйлийг буруу хийж байгаа бол дорн засахгүй болоод маргааш мартчихдаг. Тийм учраас хичнээн яарсан байсан ч гэсэн тэр нөгөө цацаг хяруул болоод ингэхгүйгээр за наашир энийг юусоо ингэж болохгүй. Энийг энд тавих хэрэгтэй. Одоо тавьтаа. За одоо тавь. Би ингэвэл хүүхдийг та хүчээр хийлгэж болохгүй учраас би ингэвэл ээж нь надад аятайхан байна. Ээж нь дуртай байгаа учраас тэгж байгаа шүү. Тэрнээс ч хүүхэд өөрийнхөө хийхийг хүсэж магадгүй шүү. Тэгэхээр бага насны хүүхдүүдийг болоод даруй яг газар дээр хүүхэд зодсон, зодуулсан, цохиулсан асуудал үүсгэсэн бол 14-өөс дээш ялангуяа 11-ээс юу энд чинь нөгөө хөгжил пубертиад тэгээд нөгөө шилжилтийн нас нь нэлийн эрт явдаг болсон болохоос 11-ээс дээш болвол болж байгаа байхгүй юу? Маргааш яри. Эсвэл нөгөөдөр яри. Чи биччих гэд. Тэгээд заавалчгүй цаг гаргаж ярихгүй болвол та өөрөө санал асуулганд орно шүү дээ. Та тэр үед тэгчээд одоо надаас юу шаардаад байгаа юм гэдэг юмд ороод идэх хамстай. Надад болвол хэлж мэдэх юм байхгүй учраас тэгээд та нар бас өөр хоорондоо хилцээд би чинь нөгөө бас онцлог ганцхан монгол хүүхдүүд биш жоохон монгол шивэдийн хамтарсан хүүхдүүд хүмүүжүүлж байгаа болохоор жоохон хамтарсан аргаар л тэгэл хүмүүжүүлнэдээ жоохон аль тийш нь эвлийцтэй болгоод би тэгвэл өөр эндээс асуух тухай юм байна уу? Байхгүй бол цаашаа явчих уу? Амар шууд орчуулсан шиг үү. Дараагийнх нь болохоор хүүхдийг хамгаалах тухай. Юуг нь хамгаалах гэдэг нь хүүхдийг юм уу? Яг юуг нь хүүхэд хамгаална гэж ерөөсөй ойлгомжтой шүү дээ. Зүгээр л хүүхдийг хамгаалахгүй зүгээр хүүхдийн эрх ашиг байхгүй. Хүүхдийн сонирхол эрх ашиг. Тэрийг хамгаалах. Тэгээд мэдээж одоо биеийн энтер гэдэг би өөрөө өсгсөн, би өөрөө төрүүлсэн юм чинь би хүүхдээ тийм ээ яагаад өөрөө яаж чаддгүй юм гэсэн юм бол байхгүй. Яагаад гэж тэр хүүхдийн эрхийг цагаачинч бай, ногоочинч бай, харч бай. Та энэ шивэдийн газар нутагт байж байгаа тохиолдолд хуулиараа хуульчилсан тэр эрхийг нь хамгаалж байгаа учраас та төрийн өмнө буюу энэ улсын өмнө тэр хүүхдийн ээж аав нь биш тэр хүүхдийн асран хамгаалагч та бол тэр хүүхдийг асардаг тэр хүүхдийг хамгаалдаг. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар төрөн ч юм уу багш ч юм уу аав нь болохоор ээж нь болохоор гэдэг хандлага юусаа гарахгүй. Та асран хамгаалагч учраас хүүхдийн эрх ашиг сонирхол энийг нь хамгаалах гэдэг байхгүй юу? Тэрнээс биш хүүхдийн биеийг юм ч юм уу хүү ундааш өө хамраа зогчлоо. Эсвэл сургууль дээр нь очиод манай хүүхдийн энийг ингээ хайцсан бэ. Тий энийг хийсэн тэгсэн тий үнэ. Гэхдээ ямар ч байсан бид нар хүүхдийн чинь өөрсдөө хуулийн дагуу өөрөөр нь хүнжүүлэх гэж хийж байна. Гэсэн юм урдаас ч барыг 50 шүү. Асуудал болдог штеп. Гардаг үлика хендэр гэж урдаас чинь тэгээд янз бүрийн ийм юм гарсан. Тийм энэ гардаг. Та хамгийн гол өөрийнхөө хүүхдийг 8 цаг амь нас бүх юмыг надад хариуцуулаад өгсөн гэсээ би амь насыг хариуцаад байж байна. Тэгтэл өмнө би хэлжсэн та өөрөө тухайн цэцэрлэг нь тухайн сургууль нь танаа хүүхдийг хамгаалж авах ёстой, хүмүүжүүлж байх ёстой, эсвэл асарч авах ёстой гэдгийг та мэддэг байх ёстой. Тэгэхээр тэднийд заавалж тодорхой хэмжээний анхаарал хандуулах ёстой байхгүй юу? За тэгэхээр энэ хүүхэд хамгаалах буюу хүүхдийн эрх энийг зөвхөн чухалчлаад дурдаад явчих. Тэрний мэдээж хүүхдийн эрхийн конвенц гэж байгаа. Олон улсын тэрэн дээр бол гарсан байгаа. Шведэд бол хүүхдийг мэдээж
эцэг эхчүүд яг эцэг эхийн тухай хууль гэдгээр Фредерик Балкан гэдгээр бол ямар их хүүхдтэй вэ? Яаж зөрчихвөл яах вэ гэдэг тухай тодорхой байж байгаа. Хүүхдийг тэгвэл яг хамгаалах буюу хүүхдийн эрх ашиг хамгаалах тухай би нэг тэр хүүхдийн эрхийн тухай ярмаар байна. Тэртээ тэргүй бид нар мэдчихэл байгаа юм чинь. Монгол байдаг тест нэг яагаад байх юм байхгүй. Өөр нэг байгаад байх юм байхгүй. Ганцхан онцлог гэх юм бол хүүхэд хамгаалах тал дээр бол шал өөр учраас энэ дээр шууд явъя гэж бодсон. За энийг хэн хамгаалдаг юм бэ? Нийгмийн манайхны хэлээр нөгөө социал шанстай ч юм уу гэд хэлээд идэг нийгмийн үйлчлэгээ үзүүлдэг байгууллага байдаг төрийн. Тэр байгууллагыг эхлээс өмнө би хэлчихээ тэр байгууллага нь юу гэдэг юм бэ гэвэл тэр байгууллага чинь нийгмийн үйлчлэгээ үзүүлдэг, нийгмийн янз бүрийн халамжийг үзүүлдэг, эдийн засгийн тусламж дэмжлэгийг үзүүлдэг хувь хүмүүст эргэн хүндээ тий эсвэл за би эргэн бичтэй гэхдээ ямар ч хэсэн энд байгаа хүмүүстэй тэрнтэй адилхан хүүхдэд бас адилхан хүүхдэд нийгмийн үйлчлэгийн халамжийг нэг өгөх ёстой, эдийн засгийн дэмжлэг цаг нь бас үзүүлэх ёстой байхгүй юу. За тэгээд тухайн коммунаасаа шалтгаалаад хүүхдийн асуудлыг энэ саяын нийгмийн үйлчлэгээ үзүүлэх энэ эдийн засгийн дэмжлэг тусламж үзүүлэх газруудыг тэр нөгөө би бичсэн байна. Хүүхэд залуучуудын хороо, дүүргийн хороо, эсвэл нийгмийнх нь хороо, эсвэл өндөр настан болон хөгжлийн бэрхшээлийн хороо гэдэг нь хэрвээ танай хүүхэд эсвэл ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй байгаа бол илүү хандаж өөр нэмэлт дэмжлэг туслалцаа үйлчлэг авах боломжтой гэдэг юм учраас хийсэн шүү. Энэ бүгдийг тэр нийгмийн үйлчлэгээний тухай хуулиар зохицуулсан байдгийг. Тэгэхээр тэр социал шанстай гэж яриад байгаа тэр чинь ямар би та нарын ойлголт ямар байгааг би мэдэхгүй байна. Тэгэхдээ хүүхэд хураадаг газар ерөөсөө биш. Юуны төрөнд нэгдүгээр энэ байгууллага үйлчлэгээ үзүүлэх ёстой. Нийгмийн үйлчлэгээ халамжийг эдийн засгийн дэмжлэг туслалцааг үзүүлэх ёстой. За энэ дотроос би энэ шивээр бичсэн юм аа. Тэр нь оо за. Ингээл харагдвал хэрэгтэй байхгүй юу? Нөгөө нэг ажлын шугамар орж ирсэн амьдрах хэрэгтэй хүмүүс бүгд л хамаатай байна. Хүүхдийн тухай ярьж байгаа бол бүгд хамаатай. Тийм. Цагаачаар орж ирсэн хүүхдийн асуудал бас хамаатай байна. Энэ газар нутагт байгаа цагаач байгаа хар янз бүрийн тэр статус юусаа хамаагүй. Хүүхдийн эрхийг бол тэгж хандах байхгүй. Насанд хүрэгчдэд бол харин нийгмийн үйлчилгээ нөгөө нэг яа харахгүй бишүү номер гэдэг байгаа юм буюу регистрийн дугаар нь авсан тохиолдолд бол нийгмийн үйлчлэгээ халамж эдийн засгийн тусламж үзүүлнэ. Гэтэ ийм тохиолдол байгаа. Та одоо жишээлбэл хараад байлаа гэж бодъё л да. Гэтэл хүүхд чинь цэцэрлэгт явж байгаа гэж бодъё. Тэгээд би одоо ингээд эдийн засгийн боломж болцоо байхгүй байна. Та нар мөнгө өгөөч гэвэл танд өгөхгүй. Яагаад гэвэл та хар гэдэг ямар ч бичиг баримтгүй байгаа гэдэг. Гэтэл хүүхдийн чинь эрх ашиг зөрчигдсөн байна гэх юм бол тэр хамаагүй. Би хүүхдийн чинь чамаас хамгаалах ёстой гэд тэрийгэ тулахаар бол шууд хүүхэд гэдэг утгаараа энэ юугаа ингээд хуулиа ингээд дагаа авчдаг байхгүй юу. Тэгэхээр хүүхдэд хандах тэр нийгмийн үйлчилгээ хичнээн хүүхдэд холбоотой боловч ерөөсөө эцэг эхчүүд нь бичиг баримтгүй байгаа арга хэмжээ авч өгдөг. Гэхдээ хоёр хүүхэдтэй эсвэл аль коммунд байгаагаас харьяалагдаад хар байсан ч гэсэн хамаагүй гадаа хандах гэж байгаа тохиолдолд орон байнга байхгүй гадаа хандах гэж байгаа тохиолдолд хандаж болно. Хичнээн хар цагаан байсан ч гэсэн одоо эндээс би энэний тухай яагаад хандаж болох вэ гэдгийг дараа тодорхой тайлбарлаад өгье. Хандаж болно. Ерөөсөө битгий та нарын хүүхдийг юуг хурааж авахгүй. Тийм учраас харж байсан гэсэн, цагаачч байсан гэсэн, оргонол хүссэн байсан ч гэсэн эннийхэн дагуу өөрийнхөө хүүхдийг та дагуулад ирсэн тэр хүүхэд өөрөө ирээ гэж ирээгүй шүү дээ.
насанд хүрэхчийг дагаад ирсэн тийм ээ. Таны авсан шийдвэрийг дагаж ирсэн учраас янз бүрийн энэ боломжуудыг нь үзэх хэрэгтэй. Болохгүй гэвэл тэрийг айх юмгүй болов тэрийг очиж асуух хэрэгтэй гэж би хувьдаа үздэг шүү. Би энийг хараад ганц өөрийнхөө матад за би зондоор нь хичээх хөө. Энэ нөгөө нэг нийгмийн байгууллага нь гэхээр ямар зүйлүүдийг яг ямар хуулиар зохицуулсан байдаг вэ? Та нар болоод мэдчихэж байгаа хүүхдийн хүүхд залуучуудын эрүүл мэнд гэхээр хүүхэд залуучууд гэж ярьж байгаа шүү. Тэрэн дээр бол эрүүл мэндийн тухайд ярьж байгаа ихэнх тэрийг хамгаалах ёстой, зөвлөгөө өгөх ёстой, мэдлэг олгох ёстой гэсэн байгаа. Энэ мөн хуулиар бол энэ байгууллагаас мөн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цагдаа, нийгмийн бүх ажилтнууд өөр хоорондоо хамтарч ажиллах ёстой гэж байгаа юм. Хуулийнхаа дагуу. Түүнээс гадна хүүхдүүд өөр ах トゥ одоо ойр дотны ах トゥ амрах саднаа хүүхдийг болвол миний хүүхэд биш юм чинь эцэг их нь мэднэ гэсэн хандлагаар ерөөсөн хандаж болохгүй гэж үздэг байхгүй. Хүүхэд хамгаалах талаас яг тэрэн дээр болохоор ингэж яг өөрийн ч хүүхэд юм шиг ингэж бодож хандах гэсэн тийм хуулийн дээр байж байгаа. Энэ дээр бас нөгөө албадан эмчилгээ хийх зарим нэгэн хүүхдүүд байна. Албадан эмчилгээ хийх тохиолдолд энэ байх юм бол энийг нэмэгдүүлж мэдээллийг энэ төр эцэг эхчүүд өгөх сургалтыг энэ төр явуулах нэг цаанаас инхэл энэ байгаа зохион байгуулсан байх хэрэгтэй гэж байна. Тэгээд бэлгийн янз бүрийн дарамтууд энэ дээр нэг юм байгаа. Энэ дээр бичээгүй байна. Бэлгийн болон одоо нөгөө нийтлэг болсон интернетээр интернет хал тамхи мансууруулах бодис энэ эднэрийг нөгөө хэрэглэж янз бүрийн байдлаар донтох энэ байдлуудаас эсвэл сэтгэл зүйн болон бие махбодын хувьд өөрөө өөрийгөө нөгөө мэдэхгүй байж байгаа аюул өртөөх энэ зүйлүүдээс урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг өгөх ёстой гэдэг гэсэн энэ бүгдийг энэ хуулиар бас зохицуулж цаанаас нь буюу коммунаас нь зохион байгуулах ёстой. Тэгэхээр хэрвээ та асуудалтай байгаа бол хэрэг хүүхдээ ойлгохгүй байгаа эсвэл хүүхдээ та ер нь тиймэрхүү байдалтай байна да ер нь жоохон донтготой шинжтэй боллоо дэлгэцийн дондолтой болох гээд байна уу гэж бодож сэжгэлж байгаа бол тусламж авах хэрэгтэй байх. Яг ийм юм болох гээд байна гэд коммун руу коммун одоо танай коммунд чинь хүүхэд залуучууд ихийн хариуцж байна. Социал 8-нд нэмэн эсвэл бон дүнс 8-д гэж нэг янз янзын нэртэй байгаад байгаа хгүй. Сайн нөгөө нэг урд нь гарсан шүү дээ. Энэ дээр тэрэн дээр нь хандчих. Энэ статс дээс 8 дээр нэ нүү эдгэрийг тэр нэг юунууд дээ шүү дээ. Тэрнийх нь аль нэгэнгүй уцтаад хандчих болно. Танай коммун чинь ямар яг нэртэй байна өөр байгаа хгүй юу. Тэгэхээр тэрнээс хандаад ингээ орчуулах захиалга гэдэг ямар ч үн төлбөргүй үстэй. Үн төлбөргүй. Энэ дээр нэг зүгээр орчуулагчтай холбоотой юм чи Шведэд болвол тийм ээ хуулинд нь ч юм уу үндсэн хуулинд ч юм уу Швед хэд болов Шведийн төрөлх хэл энэ гэсэн юм байхгүй. Ойлгомжтой байх гэж бодож байна. Тэгтээ Шведийн төрийн хууль болохоор биш бичгийн хэл нь Швед хэлээр төрийн албан бичиг Швед хэлээр явагдана гэсэн юм байдаг. Мөн энэ дээр бас нэг зохицуулалт байгаа холбоотой төрөөс иргэнд үйлчлэгээ үзүүлж байгаа бол тухайн хүний ойлгох буюу тухайн хүний төрлөх хэдээр үйлчлэгээ үзүүлнэ гэсэн үг юм. Тэгэхээр ах トゥ амраг одоо ялангуяа иймэрхүү тохиолдолд анд нөхөр, найз нөхөд гэжсэнээс илүү тэр болсон болоогүй сургалтууданд нь явчихсан тийм ээ. Одоо жишээлбэл тэр Гүчэнд гэдэг орчуулгын ямар ч хэсэн 6-7 ингээд курсуудыг үзээд яг хуулийг нэг бүрчлэн зарим нэг нь үзээд зохицуултыг нь үзсэн ингээд орчуулагч нар үндсэндээ 5 6 бараг 20 гаруй болцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр шаардлага хангасан орчуулагч, чанартай сайн орчуулагч, чадвартай орчуулагч авах эрхийн танарт байгаа. Үйлчлэгийг нь авах тий орчуулагч, чадвартай орчуулагч захиалаад хаа гэдэг шаардлагыг тавих эрхэн танд байгаа. Яагаад гэвэл
Би хүүхдээ хамгаалуулах гэж байна. Би хүүхдийн эрх ашигыг хамгаалж байгаа учраас та нар ийм орчуулагч авч өгөх ёстой гэдэг шаардлагыг та нар тавих хэрэгтэй. Одоо утсан орчуулагчнаас амар татгалзахыг хүсдэг баг. Аюу буруу орчуулаад яг муу сонсогдоод нөгөө хүн чинь өөрөөр нэр юм сайн өөрөөр ч юм уу. Тэрийг одоо ер нь ямар ч юу байхгүй. Хэрэв утасны орчуулга юм уу, ер нь орчуулга онцгүй болж байна. Сэтгэл биш чанарын хувьд болохгүй байна гэвэл та бол гарангуутаа мэддэг хэрэгтэй байхгүй. Тэрнээс ч орчуулагч мэдэхгүй ялангуяа утасны цаанаас байгаа бол эсвэл бид нар заавшгүй мэдээд авах шаардлага байхгүй. Тэгэхээр тухайн үйлчлүүлж байгаа байгууллагатай хэлэх хэрэгтэй байхгүй. Энэ юусоо балсангүй. Эсвэл энэ орчуулагчийг намааргүй байна. Эсвэл энэ орчуулагчийг намаар байна те дараагийн удаа эсвэл ийм яг чанартай хүмүүс чадвартай орчуулагчийг намаар байна гэдэг шаардлагыг тавих хэрэгтэй. Тэгээд тухайн нөгөө байгууллагын өөрөө юм үзэж байгаа тэрнээс болох байхгүй. Тэгэхээр таныг тэр хүн чинь шивэд монголоор ярихгүй шүү дээ. Тэгэхээр таны хэр сайн ойлгосон хэсгийг мэдэхгүй. Ямар ч байсан би мэдээлэл өгсөн орчуулагч нь яриа л байна лээ. Аман хөдлөд яриа л гэсэн нэг юм яриа л гэсэн. Тэгэхээр яг л зөв орчуулсан байж тараа урдаас нэг идэж юм эсвэл ууртаа хараадсан болцсон байх гэж үзэн шүү дээ. За тэгээд энэ нөгөө хамгийн сүүлийнх нь болохоор тий эдгээр бас нөгөө интернетээр цахим хэлбэрээр сургалтууд явуулдаг шүү. Зохион байгуулалтаагаар эсвэл юунууд нь бас байж байгаа цахим хэлбэрээр тараах материалууд гэж тэгжсэн шүү дээ тий. Бид нар энэ төр бүгдээрээ цахим хэлбэрээр байгаа. Тэгээд хүүхэд залуучуудын хүмүүжлийн тухай эсвэл өсөлт хөгжлийн тухай статистик тоон үзүүлэлт ер нь янз бүрийн анализ хийгдсэн энэ төр зүйлүүд болох мэдээллүүдийг эндээс авч болно. Төрөөс цанаас зохион байгуулсан байна. За энэ тэгвэл нийгмийн ажлыг нийгэм хүүхдийн эрх ашиг юм уу ер нь энэ нийгмийн үйлчлэгийг авах гэж байгаа тохиолдолд энэ байгууллага чинь үйл ажиллагаагаа ямар хөө байдлаар авч явуулдаг юм бэ? Заавчгүй баримтжуулдаг бичгээр юм уу эсвэл дууг нь бичдэг ч юм уу ямар ч баримтжуулалт заавчгүй байх ёстой. Тухайн асуудал олон талаас нь ханддаг. Ганцхан би эцэг нь одоо ингэж байгаамаа гэвэл тэгсэн ч гэсэн эцэг нь зодсон гэвэл за зүгээр тийм. Гэсэн ч гэсэн тэд нэр зодсон гэж байгаа эцгээс нь асууна. Тэгэхээр бүх хүүхдийн нь өнцгөөс, сургуулийнх нь өнцгөөс бүх талаас нь ингэж ханддаг. Та хэдийгээр манай хүүхдийг хамгаалаад өгөөч гэж байгаа боловч. За нууцлал байна. Нууцлал байна. Яагаад нууцлал байгаа вэ гэвэл янз бүрийн шалтгаанаас болоод мэдээж байж таараа нууцлалыг хоёр янзаар болоод гэдэг. Энэ нууцтай холбоотой зүйл бас орчуулагч нар бас байгаа орчуулагч нар угаасаа нууцыг хадгалах хэрэгтэй байдаг гэсэн дуугүй байх хэрэгтэй янз бүрийн мэдээллүүдийг болол. Тэгээд юугийн нууцлал юм бэ? Нийгмийн яг энэ байгууллага дээр ирсэн тохиолдолд таны болон хүүхдийн чи эрүүл мэндийн байдлын тухай нууцлах хэрэгтэй. Гэр бүлийн байдал, гэр бүлийн нөхцөлийг бас нууцлах хэрэгтэй байдаг. Зарим тохиолдолд эхнэр нөхөр хоёрын хооронд хичнээн таяр эхнэр нөхөр байсан ч гэсэн таярын хооронд бас нууцлал үүсэж болох байхгүй юу? Тэгэх юм бол энэ байгууллага бас хадгалчих болно. Боловсролын тухай нууцлал нь ажил мэргэжил, санхүү эдийн засгийн тухай тэрнээс салцсан нүгүртэн танаа аваа чинь тэдийг цалинтаал юм байх штэ гэж ч юм уу эсвэл салах гэж байгаа нүгүртэн тийм юм яриад ахын байхгүй байхгүй. Хайг утасны дугааруудыг бол нууцлах хэрэгтэй. Энд бол нууцтай холбоотой нэг онцгой тохиолдол нь бүр огт хүн амын бүртгэлд байдаггүй нөгөө гэмт хэргийн ч юм уу зан хийлэгдсэн тийм тохиолдолд та нар нөгөө нэг Америкийн кинонд бас үзчихсэн үстэй. Гэрчийн нөгөө нэг програмд хамраглаа гэдэг хөтөлбөр тамирч байгаа. Тэгж хамрагдахгүй ч гэсэн ингэ бүх юмыг нь бүр нууцчдаг. Энэ дээр та зүгээр очиод би хүүхдээсээ тусламж авъя. Хүүхдтэй тусламж авах юм а гэхэд таны тухайн мэдээллийг үзснээр нууцдаг байхгүй. Тэгэхээр одоо ингээд орчуулагч ингээд хин нэгэн хүн нийгмийн ажил дээр очиод ингээд ярихад таны тухай гадуур ярьсан байлаа. Та өөрөө хэлээгүй болвол нийгмийн ажилтнууд хизээч хэлэхгүй. Тэгэхээр хин нь хаана нууцлалыг хаана хадгалж чадаагүй вэ гэдгээ бодолцож ер нь байж байх хэрэгтэй байхгүй юу? Аль аль талаасаа нууцлахгүй байх нөхцөл байна. Ямар нөхцөл байдгийг бэ? Хэрвээ тухайн нийгмийн асуудалтай холбоотой зүйл нь гэмт хэргийн шинжтэй тэгээд тухайн гэмт хэрэг нь эрүүгийн байцаан шийдвэрийн хуулиар ялгаж үзэхэр болвол
1 жилээс дээш хэмжээний ер нь яг ахын гэж бодож байгаа тохиолдолд нийгмийн энэ байгууллага чинь нууцыг хадгалаад цагдаагийн газар руу үгүй нууцыг хадгалахаа болоод цагдаагийн газар руу нэгддэг юм би зөвч үзэж юм уу эсвэл энэ гэмт хэрэг болчихсон байна гэд. Тэгэхээр энэ тохиолдолд бол хүүхдийг хамгаалах үүднээс болов нууц хадгалах тухай ойлгомжтой байхгүй. Эсвэл хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой бас байх юм бол эсвэл таны эрүүл мэндтэй холбоотой чухал зүйл байх юм бол эмнэлэг рүү стадиумын учиртай юм хүн байна. Тэгээд ингээд хандаад өгөөч. Энэ тохиолдолд бол нууцыг ингээд хадгалах байдлаас нууцыг бол задлуулж байгаа байхгүй өөр байгууллага руу. Гэхдээ хүн бүхэн рүү задлах гэсэн үг шүү дээ. Зүгээр нууцыг задлуулах тийм тохиолдлууд байна. За дараагийнх нь чухал юм руу орсон. Өөртөө бол хүүхдийн эрх зөрчигдсөн байгааг яаж мэддэг юм бэ? За энэ бол Шведийн өөрсдийнх нь ажилтнуудын хэлсэн юмнууд байгаа юм. Хүүхдүүдийг ингэдэг юм байна. Их ганцаардаад байгаа юм гэж үздэг юм байна. Гадна шинж тэмдгүүдийг ярьж байгаа шүү дээ. Ууртаа байх, ууртаа ааштай байх. Хүүхэд эсвэл сэтгэл зовингүй, сэтгэл зовних. Эсвэл өөрийгөө илэрхийлэхээс эрс татгалзах. Чи зүгээр үү энэ гэхээр хэлмээргүй байна гэдэг үгүүд чинь бас асуудал байдаг юм байна. Нойргодох. Тэр чинь гэртээ унтаагүй гэхгүй би зүгээр ёо тэр би амар ядраад байна. Би унтмаар байна гэхээр за энэ унтаагүй юм байна. Басаал бихүү гэж багш нар хэлдэг байхгүй юу? Ерөөсөө анхан шатны хэрэгцээг нь хангаж өгөөгүй учраас хүүхэд юу яахгүй байна, унтаагүй байна гэдгийг яриад. Өөртөө итгэлгүй байх. Ерөөс нэг унжижсэн дорой тийм байх байдал. Хоолны дуршилгүй байх. Эсвэл хүүхэд толгой өвдөх. Энд дээр бас нэг юм аргач. Гэдэс өвдөх. Энэ зүйлүүдээс за энэ болвол ингээд эн чинь зүгээр үзэгдэж байгаа шинж тэмдэгчтэй гаднаас нь. За тэгээ хүүхдүүд мэдээж ярина. Янз бүрийн байдлаар ярина. Тэгэхээр энэ гаднаас нь харж байгаа тэгээд өшөө улаан цайм нөгөө би нөгөө нэг цогсон улаан ногоон ярьсан эдрийг бол энд ярихгүй байгаа шүү. Зүгээр анзаараагүй юмнууд энээс нь болоод нөгөө хэд нь энэ ганцаардаад энэ ингэсэн байх шүү гэд чи яасан гэсээр байгаа чи ээж авчин зүгээрээ зэмгээрээ нөгөө хүүхэд нь биш ядаргаатай ингэ тэгцэн гэж хэлээд аав ээжигээ нөгөө тийш навиж хүчдэг тохиолдол байна. Тэгэхээр эднээс болгоомжлох та нараас мэдчих хэрэгтэй байхгүй юу? Эднэр чинь тэр харагддаггүй та нар эцэг эхүүд хардаггүй цэцэрлэг сургууль дээр нөгөө хэд нэгээ томруулагч дээр ингээ хараад ээжэдэг цохиж цогсон нүдсэн эсвэл өөрөө яриаггүй юмнуудаас ийм юмуд дээр болоод бид чинь ларм ажиллаж ийн гэсэн үг байхгүй юу? За тэгвэл хүүхдийн эрх зөрчигдсөн гэдэг тухай гомдлыг хэн гаргадгийг ерөөсөө заавалчгүй зөрчигдсөн гэж зөрчигдсөний баталсан тийм юм байх албагүй. Санаа зовсон л гэж тухайн газар нь үзэж байгаа болвол эсвэл тухайн хүүхэд аюулд өртсөн байж магадгүй гэж сэжиглэж байгаа бол тэрнээс заавалчгүй баталгаатай байх албагүй. Тэр нь энэ хоёр улаанаар тэмдэглэсэн эднэр бол хэрэг тийм өөрсдөд нь багшд нь юм уу те саяын шинж тэмдгүүдийг харчаад ийм санаа зовох юм байна гэж үзэж байгаа болвол хүүхдийн байгууллагын ажилтнууд тэрэн дээр нь багш сургууль хүмүүжүүлэгчид тэгээд дээр нь болохоор эмнэлгийн ажилтнууд цагдаагийн ажилтнууд шилжилт хөдөлгөөний албууд өөр төрийн байгууллагын ажилтнууд бол шууд танд мэддэхгүй намаагүй шууд хүүхдийн эрх зөрчигдсөн байж магадгүй гэхэд сая нөгөө хэлж байгаа нийгмийн социал шанс руу мэдэгддэг. Дараа хамгийн хүүхдийг энэ дээр би бас хүүхүүд хамгаалахыг бас ярих гэдэг юм л да нөгөө талаас хувь хүмүүс ах トゥ ойр дотны хүмүүс юм гудамжинд явж байгаа хүн энэ хүүхдэд зодоод идэг юм шиггүй. Зүгээр дууг нэг загнацныхын төлөө уцтаад хэлчих үндэслэлтэй яа гэвэл тэр хүн чинь өөрөө нөгөө нэг юугаараа хүүхд хамгаалж өөрийгөө үзэж байгаа учраас тэгэж болов ингэж үздэг хэлдэг. За ингээд гомд гаргачихжээ. Одоо тэгэхээр яах юм? Гомд гаргасан бол юу ч гэсэн мэдэгдэн. Тэгээд мэдгдлээ хийгээд
тэр чинь би нөгөө нэг хэлжсэн те урд нь бол шууд утастаац ч юм уу сэжгэлсэн л одоо санаа зовж яах гэж бодож байгаа тохиолдол. Тэгэхээр энэ нь одоо социал стерилсэн юм уу социал шансд нь нийгмийн ажилтнууд нь болохоор ихтэй ямар учраас тэгж байгаа юм бэ? Яг та нар тэгээ санаа зовж байгаа юунаас өмсөлж тэгж байгаа юм бэ гэж тодруулчаад тэгээд таны эсвэл дууддаг юм уу эцэг эхийнх нь хувьд мэдэгддэг байхгүй. За сургууль нь ингэж гомдол гаргалаа. Ийм юм байна, ийм юм учиртай байна. Та тэгэхээр мэдээж тайлбар тавина те. Тэгээд нөгөө хэд шалгана. Энэ шалгалтыг 4 сарын дотор хийдэг байхгүй юу? Ямар ч байсан. Тэгэхээр урд нь хэлжсэн те бүх өнцгөөс нь хардаг юм аа. Тэрнээс ганцхан таны өнцгөөс харахгүй. Эсвэл багшийнхны өнцгөөс харахгүй. Тийм учраас ерөөсөө битгий санаа зовсны ерөөсөө хэрэггүй. Ядгийн хитэн бидний хэлгээр далжгансан юм ажлаа айгүй мундаг сайн хийх гээд 2 өдөр унтаагүй бид нар чинь цагаан сар мараар ах トゥ амраг саданда золгосоор хагаад хүүхдээ унтуулаагүй буюу бид нар бас хүүхдийн эрхийг бас хамгаалахгүй байгаа байхгүй юу? Унтуулах ёстой тэр чинь. Тэгээд нойр дутуу байхад нь эцэг их юм шүмжин бараг тамbalсан байна. Эрхийн бас өрнөлтэй нэг бас эрхийн зөрчсөн юм чинь тэгсэн байна гэдэг. Тэгэхээр тэр нь олвол ерөөсөө асуудал байхгүй. Эдгээр чинь шалгана. Шалгахдаа тодруулаад мэдээд шалгахдаа гэмт хэргийн хэлбэртэй зүйл гэмт хэрэг болсон байна гэж бид нар одоо цагдаад мэддэг. Гэмт хэрэг нь олвол мэдээж түрүү урд нь хэлжсэн те 1 жил хүртэлх ял юм уу? Ер нь гэмт хэрэг л болсон байна гэж үзэх юм бол цагдаад ерөөсөө мэддэг. Ямар ч байсан гэсэн. Цогсон, зодсон, мэдээж тэгэл цохол бол эсвэл тийм ээ төгдсөн, төлгсөн бүх юм орно. Тэгэхээр гомдол гаргасан дээр битгий ерөөсөө айгаараа би бол юу юуны тухайн дөрвөө ерөөсөө битгий яах вэ? Шалгах нь тэрэн дээр бол асуудал байхгүй. Эднэр бол ямар арга хэмжээ авах вэ гэхээр эсвэл цагдаатай өгнө, эсвэл танд янз бүрийн дэмжлэг туслалцааг өгнө. Нээлттэй хэлбэрээр за контакт гишүүн буюу янз бүрийн холбогддог хүнтэй холбоодог ч юм. За тэр хүнтэй дандаа холбож байгаа холбогдоод ингээд энэ хүнээр дамжуулаад ингээд ярилцж байгаараа гэх. Эсвэл холбогддог гэр бүл ингээд контакт фамили гэдэг юм бас олгочих болно. Эдгээр чинь дэмжиж байгаа шүү дээ. Таныг одоо сайн эцэг их байлгуулах гад хүүхдээ их ашгийг ингээд хамгаалаад яваа гэсэн үгнээс ярьж байгаа. Гэр бүлийн зөвлөгөө уулзалтуудыг янз бүрээр явуулж болно. Сургалтуудыг бусад одоо янз бүрийн сургалт семинаруудыг явуулж болно. Эцэг эхийн сургалтуудыг бас шууд дэмжлэг өгдөг. Зохион байгуулалтаа юм уу бусад өөрийн чинь бүр нэг аав ээж хоёрыг нь суулгаад сургалт явуулдаг тийм тохиолдол байна. Энийг ганцхан социалоос биш тэр зохион байгуулалтаа бусад сургалт семинаруудыг цагдаагийн газраас бас өгдөг дөө. Захиргааны арга хэмжээ гэдэг хөрх автох хүртэл болсон бодвол ямар ч зүйл эзэхний шивэдийн бол ийм байд юм а гэдэг мэдээлэл өгөхгүй болвол дахиад ийм байдал зөрчигдөж магадгүй гарч магадгүй гэж үзэж байгаа гэж үзүүл цагдаагийн газраас ч гэсэн эцэг хэвчээр болсон болтойд явуулж байна. За дараагийнх нь за ингээд тусламж ингээд нээлттэй хэлбэрээр өгчлөө. Та оролцоод өөрөө тийм. Гэтэл за ер нь бол хүүхэд энд ямар нэгэн байдлаар ерөөсөө гол энэ бүх тусламж дэмжлэг үзүүлж байхдаа таныг сайн ээж аав болоосоо гэж байгаа юм уу гэвэл худлаа юм шүү. Ерөөсөө гол нь хүүхдийн эрх ашгийг л бодож хүүхдийн эрх ашиг сонирхлыг л хамгаалуулахын тулд танд энийг төрөөс өгүүлүүлээд байгаа байхгүй сургалтын дэмжлэгүүдийг. Тэгвэл нөгөө хүүхдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэд өөр газар байрлуулж болдог. Өөр газрууд байрлуулах гэж байгаа хамгийн түрүүнд ойр дотных нахтугаас асуудаг. Яг тэгвэл тэр чинь нэгдүгээр хүүхдийн эрх ашиг учраас угаасаа хүүхдийн эрх дээр өөрийнхөө нөгөө нэг ойр дотныхоо хүмүүстэй өөрийгөө өөрөө хайртай дуртай хүмүүстэйг өөрөө ойрхон байх хэрэгтэй байгаа учраас тэндээс асуу. За нөгөө онцгүй нөхцөл хэлээ л да яг зүгээр нөгөө бичигдэж байгаа болохоор зарим нэгэн хүмүүс сонсоод дараа нь мэдчихэж магадгүй. Ямар нэгэн байдлаар гэмт хэрэг сэжиглэгддэг ч юм уу эсвэл хараар юм цагаан ногооноор байж байгаа хүүхдтэйгээ байж байгаа цагдаагийнхан одоо хорихгүй ч гэдэг юм өргөчлөө хязгаарлахгүй гэж бас шууд итгэж болохгүй шүү. Хэрв шаардлагатай гэвэл бид нэ тухайн хүүхдийг гэмтэх гэж ингэж бодож байгаа бол хүүхдийг чинь аваад өөр газар байрлуулад гэмт хэрэг сэжигтэн болсон эсвэл
заавалжгүй эрхчлөөгийн хязгаарлан гэсэн хязгаарлалцдаг. Тэгэхээр хүүхдтэй явж байгаа юм чинь гэж болов бас бодож болохгүй шүү. За тэгээд нөгөө хүүхдийн эрх ашигыг ярьж байгаа юм чинь тэрийгэ голоо. За ойрын ах トゥ хамаатан садан байхгүй болвол хамаагүй сургагдсан бэлтгэгдсэн тусгай гэр бүл гэж байгаа family хэм ч юм уу эсвэл өөр зохион байгуулалтаа гэр бүлийн хэлбэртэй тийм газруудад хүүхдүүдийг өөр газар байрлуулдаг. Хүүхдээс өөрөөс нь заавч асуудаг. Энэ арга хэмжээг авах гэж байгаа бол 15-аас доош насны хүүхдүүд бол нөгөө өөрийгөө илэрхийлэх чадваргүй боломжгүй гэж үзээд өмгөөлөгчөөр дамжуулж омбууд гэж хэлдэг өмгөөлөгчөөр дамжуулж хэлж болно. Мөн тухайн хүүхдийн үзэл бодлыг саяхан хэлсэн шатгаанаар бас тухайн хүүхдийн санаа бодлыг нь харгалзахгүйгээр шууд болоод бас ишиж нь өөр газруудад байрлуулчих болно. Эсвэл өөр юм хэлээ. 15-аас дээш 10 одоо 8 хүртэл болов мэдээж хүүхэд өөрийг эсэргүүцэж болно. Өөрийнхөө санаа бодлыг шууд хэлж болно. Тэгэхээр за танай хүүхэд жишээлбэл 17 настай таяр муудалцаад гэд та одоо биш те танай хүүхэд чинь юурөөсө таахгүй юм өстой нэр ээжтэй юурөөсө таахгүй намайг тэр family хэмт нэг 50 ч өгөөч гэх юм бол эцэг гэхээс асуухгүй хүүхдийн хүслээр 15-аас дээш настай учраас хүүхдийн эрх ашигыг хамгаалж ингээд өөр газар аваад авчиж өөр газар байрлуулчих болох юм байна. За албадлахын арга хэмжээ авдаг шүү. За энийг бол шууд хуулиараа зохицуулсан юм байна. Нэгдүгээр болохоор тэр имчилгээний зорилгоор ээлэвүү гэж байгаа тийм энэ зүрийн имчилгээний зорилгоор юм уу ийм нийгмийн хорооноос энэ хүүхдийг ингэж албадан өөр газар байрлуулъя гэж байгаа. Урд нь бол санаа бодлоо хэлсэн шүү дээ. Би баймааргүй энэ айлд чинь баймааргүй байна гэсэн. Одоо бол албадчээ нийгмийн хорооноос энэнийг ингээд энэ асуудлыг энэ хүүхдийг зохицуул одоо хураалгуулъя гэх юм бол эсвэл өөр газар байрлуулъя гэж завчгүй захиргааны шүүхрүү мэдчихэд гаргаж ир захиргааны шүүхэр шийдвэр гаргасны дараа тэр хүүхдийг өөр байрлуулна гэсэн үг. Эсвэл эмнэлэг ч юм уу эсвэл зарим нөгөө сэтгэл ийм тэнэг тохиолдол байгаа даа. Одоо ч хүүхдийн гарч байгаа ганц хоёр хүүчин гадаг байсан нөгөө өөрийгөө илэрхийлэх чадваргүй хүүхдүүд бүгдээрээ өөрийгөө эсвэл илэрхийлэх чадваргүй эсвэл өөрийгөө хамгаалах чадваргүй гэдэг талаас үзэж байгаа боловч 16, 7, 8 хүрсэн мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хэл ярианы янз бүрийн сандалтай хүүхдүүд өөрийгөө илэрхийлж чадахгүй тэр хүүхдүүдийн хажууд эцэг их юм тэр аль буурж байгаа гэдэг тохиолдол бол яхахгүй хүүхдийн эрхийг шууд зөрчиж яах гэж үздэг байхгүй. Нөгөө хүүхд чи өөрийгөө илэрхийлж чадахгүй эсвэл өвчтөө энэ төр хүүхдтэй ээж аавыг ингэсэн тохиолдолд болохоор ерөөсөө нэлгэрүү ч юм уу эсвэл хүүхдийг эцэг их нөөж гэж хэлжсэн гэсэн. Очны би өөрөө бацсан хөгжсэн ч гэсэн энэ ерөөсөө лайфын сэтгэл амьдчдаг. За тэгвэл ингээд захиргааны шүүхэн 7 хоногийн дотор шийдвэрээ гаргаж өгдөг байхгүй. 7 хоног тэр хүүхд хүлээхгүй эсвэл тэр хүүхдийг ашиг зөрчих гээд байгаа эсвэл тэр хүүхдийн гэмтэх гээд байна гэж үзэж байгаа тохиолдол яаж юм бэ? Даруй хурааж авдаг юм. Гэтэ энэ чинь бүр хураана гэсэн үг шүү дээ. Ингэсэн тохиолдолд тухайн тэр нөгөө нийгмийн хороо ч юм уу социал наймдын дарга ихлээр шийдвэр бичдэг байхгүй юу? Тэрнээс цагдаа ирэнгүүтээ хүүхдэж ураагаад авах гэсэн юм байхгүй. Заавалчгүй шийдвэртэй байж хэнийхэн шийдвэр хамаагүй захиргааны шүүхэн байна уу эсвэл тэр нийгмийн хорооны даргын яалтаа шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу та хүүхдтэй аюултай байгаа хүүхдийг гэмтэн гэж үзэж байгаа учраас хүүхдийг чинь хурааж адлаа гэж нэг амар цаасгаас шиг. Тэгээд тэрийг нь дараа нь харин захиргааны шүүхэд хийж үзсэн. Яг нөгөө тухайн үед яалтаа хэмжээ авах ёстой гэж үзээд тэгж үзсэн учраас
За ингээд захиргааны шүүхтэр бодвол мэдээж тэр чинь зохицуулагдчихэж албадлын янз бүрийн арга хэмжээ автагдана. Өшөө тэгээд мэдээж нөгөө цагдаагийн янз бүрийн гэмт хэргийн зөвчлөлтөө гэмт хэрэг үүсгэх тохиолдолд эрэг байдлуудын тэгээд төв цөөхөн тохиолдолд эцэг гих байх эрхийг хасдгийн шүү. Ер нь юу юугүй тэгээд эцэг их хүүхдийг нь юу юугүй хурааж аваад л эсвэл эцэг их байх эрхийг нь юу юугүй тэгээд хасаад байдаг юм байхгүй. Тэр болтол бол дэмжлэг туслалцаа өгнөө нээлттэй хэлбэрээр. Би дунд нэг завсарлага бодсон байсан байхгүй юу? Тэгээд энэ хүүхэд хамгаалахтай холбоотой саяын хэлсэн зүйлээр асуух юм байна. Тэгээ сайн ярьчихжээ. Заримдаа яг нэг эцэг эхийн торгодог гэдэг тийм сонсогддог. Үнэн болохоор юм үздэг. Ямар гэмт хэрэг ямар нэгэн гэмт хэрэг торгуулч нь бидний захиргааны арга хэмжээний хэлбэр байхгүй юу? Тэгэхээр тодорхой хэмжээний гэмт хэрэг үйлдэлцсэн байна гэж үзэж байгаа бол эсвэл тийм гэр бүл ч юм уу эсвэл хүчирхийлэл үүссэн байна гэж үзэж байгаа учраас ямар нэгэн байдлаар ч шалгагдсан байна шүү дээ. Тийм. Тэгээд хуулийн байгууллага ч юм уу та тэгээд цагдаа шалгах нэг өөр гэр. Цагдаа шалгачаад тэрийг прокурор дүгээд прокурор нь бол энэ гэмт хэргийн шинжтэй биш байна гэх юм бол шууд бол хаачдаг тэр хэргийг. Гэтэл гим цагдаа тэрийг шалгачаад прокурор цааш нь дамжуулна. Прокурор нь тэрийг нь авч үзчихэд энийг нэг шүүх хурал муралд оруулаад байх шаардлага байхгүй. Зүгээр захиргааны арга хэмжээ авчия. Шүүх хурлаас өмнөх одоо арга хэмжээ гэхээр тархуулын арга хэмжээнүүд бол байна. Тийм тохиолдол бол байгаа. За би нэг юм уншиж өгсөн. За айгу сонирхолтой орчуулсан байж магадгүй шүү. Би хүний орчуулсныг унших гэж байгаа. Нэг орчуулсан нэгэд баярлж байгаа шүү. Тэгээд энэ дээр болохоор ийм Facebook дээр нэг энэнтэй адилхан санаа өгөхөр юм бас явуулах шиг байлээ л дээ. Энд нэг юм байна. Эртний урд цагт гэж хөр хэлж байгаа юм. Нэг хүү аавдаа ууралж гинэ. Тэгээ аав нь хүү нь аавдаа уурлаад байна. Тэгсэн чинь аав нь ингээд аян дуран хадаас өгöd за чи уурлах бүртээ байшингийнхаа ар хараад хатаад ээ гэв. Нэг уурлахтаа нэг хадаас гэв. За тэгэл эхний өдөр хүү уурлаад 37 хадаас хадсан байгаа аахгүй юу? Хитэн 7 тэгэл өдөр болгон тэгэл янз бүрийн хэмжээтэй хадаад хитэн 7 хоногийн дараа нөгөө хүү чи уураа хянаас авчиж байгаа аахгүй юу? Оо яасыг хадаас хатчихаа вэ гэд. Тэгэл өөрийнхөө уурыг ингээл хадаа ингээд хашаа нөгөө ингээд хадаас ингээд хараад ингээд тоолоод ийстэ би чи ямар аймаар ууралдаг юм бэ те энэ чинь бас ингээд зохицуулж ингээд контролдод ээж байх боломжтой байж тээ гэж үзээд манай хурчин тэгсээр багаар өөртөө нэг харсаар уурлахаа болж гэлдэг байхгүй юу? Буюу аавда уураа ингэж амар илэрхийлэхэ болчихж байгаа байхгүй юу? Уурлалгүй яах вэ гэхдээ илэрхийлэхэ болчихж байгаа. Тэгэл аавда очиод айгу бөөн баяртай би ч одоо өстө нэрээ уургүй болчихсон штэ. Тэгсэн чи аав өө за болж гин. Чи тэгвэл уургүй болчихсон болов очиод өдөр бүхэн уурлахгүй байх үедээ тэр хатаасуудыг очиод аваад тэгэхээр хүнд зөрчил байх нь шүү дээ тодорхой хэмжээний тэ бүхэн хэлбэр байна. Уурлахгүй байх үедээ 50 байх үедээ очиод хатаасыгаа буцаж сугалж аваад ирэв. Тэгэл тэр ч өдрүүд явсан хүүгүүч очиж хатааснуудаа янз бүрийн байдлаар авсан байж таараа. Тэгээд хашаанд олвол ямар ч хатаас өвдөөгүй нэг өдөр ирнэ бүгдийг авсаар ингэ. Тэгэл нөгөө хүү чинь амар ингээл баярлал аавда хэлж байгаа байхгүй юу? За одоо ямар ч хатаас байхгүй болчихлоо. Бүгд гоё болчихлоо гэх. Тэгэхээр аав за наашир тэгээд гараас нэг хөтлөв авчиад үзүүлж байгаа. Миний хүү чи ямар мундаг юм бэ? Айгуу сайн байж тэгээд. Гэтэ чи энэ бүх нөхнүүдийг хардаа хадаас хандсан нөхнүүдийг хардаа гэд.
энийг буцааж яг энэ байсан чигээр нь харин би яасан тэндэг юм бэ те? Яг байсан чигээр нь байлгана гэж ерөөсөй байхгүй. Тэгэхээр чи яг уурсан үедээ, яг ууртаа үедээ чамаас юу гарч, хинд хандаж, хаашаа очиж, ямар нүх гарах нь вэ гэдгийг дандаа бодож бай. Буюу би бас энийг эцэг эхчүүдэд хандаж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр аль хадаасаа хаана очиж, хинд хатгаж, хиннээс буцаж сугалахаа болцох хэрэгтэй байгаа байхгүй бид нар. За тийм бэ. Баярлалаа. Ой, шууд ямар завсарлагаагүй аваа ийцсэн. Асуухан байна. Энэ утлаа. Бид нар юуны хувьд болохоор бид нар Шведэд болохоор нөгөө 1979 онд хүүхдийн нөгөө зодож цохихыг холилсон хууль байдаг. Тэр утгаараа ямар нэгэн байдлаар төлөвсөн ч байсан гэсэн зогсонд ордог учраас тэр нөгөө нэг Монголд хүлээж зөвшөөрөгдсөн юу гэж байдгийг те тэрийг болвол ерөөсөө эдгээр хуулинд болоод огт хүлээж зөвшөөрдөг учраас айгүй бодолтой хандах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр энэ чинь хайрлахын зааж өгөхгүй мөртлөө миний хүүхдийг яаж хаашаа хараад яаж удаж юу хоол идэхийг нь бид нар хариуцахгүй хамаагүй надад хамаагүй чи ямар ч эсэ эцэг юм чи мөнгө олоод өөрөө надад асуудлаа зохицуулах гээд байгаа мөртлөө өөрөө хүмүүжүүлэх гээд буруу зүрх юм хийнгүүт та хүүхдийг ингээд эрхийн ингээд төрч айцсан байна. Тэгэхээр их төрчөгдсөн тохиолдолд миний газар нутаг дээр байгаа тэр 18-аас доош насны хүүхдийн ингээд хуулийн дагуу хүүхдийн эрхийг нь эсвэл хүүхдийн эрх ашигыг нь хамгаалсан байхад та тухайн улсын иргэн байх нь хамаагүй ямар нэгэн статустай бичиг баримттай байх нь хамаагүй энийг ингээд зөрчсөн байгаа учраас гэдэг асуудал үүс гарч ирдэг. Тэгэхээр энэ талаас нь айгуу сайн бид нар бас бодолцоо хэрэгтэй хаа гэж бодож байна. За тийм байна да. Одоо жиг за. Тэр хүүхдийг за одоо цогж чадхаар асуудал болж штэ тийм. Тэгээд цэцэрлэгний хүмүүс сургууль дээр хүүхдүүд байж байгаа хоорондоо одоо бие нэгээ ингээд цогж байх ч юм уу. Тийм асуудал дээр бид нар хөдөлгөөс орж ирэхгүй юм тийм үү. Тэгээд бид нар цаанаа одоо тэр юугаар бас нарийн ч юм уу цаанаа төрүүлсэн. Тийм учраас цэцэрлэгт нь тийм учраас та цэцэрлэгт нь хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хамгийн ихэнд бид багш хэлэх гэсэн үг. Тийм. Манай хүүхдийг ийм болсон байна. Энийг арга хэмжээ авч өгөөч юм ээ. Эсвэл хэмээ янз бүрийн. Тийм учраас та бас айгу манайх нар жоохон нөгөө социалист нийгмээр жоохон сэндэг, жоохон хинхэгдүү эцэг тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй байхгүй юу? Сургууль дээр нь юу болж, эсрэг дээр нь юу болж, манай хүүхд ямар хөө байлтай байна энэ төр гэдгийг асууж мэдээж энэ төр найзуудын энэ төр сайн мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Одоо ингэж манай хүүхдийн багшаа өгөн болохгүй нэг гүйж мөнгө чи мөнгө сонсохгүй багш нь хэвчээ хүүхдээ ирж аав гэдэг байхгүй юм байж байгаа. Гинт одоо ის сурч юм шиг байна. Би очиж авахаас өөр аргатай. Тэр тохиолдолд Үгүй уг нь бол та авах ёсгүй шүү дээ. Тэгтээ хүүхдээ үг дуулгадаг хүмүүжлэлээ ихэнх нь бол та тавих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр хүүхд чинь үнэхээр сонсохгүй байна гэж байгаа тохиолдолд. Гэхдээ энэ тохиолдолд бас нэг юм байна. Хэрвээ хүүхэд одоо монголоор бол шууд баруун тамхины идэвхжэлтэй эсвэл тийм янз бүрийн аутизмтэй ч юм уу янз бүрийн онцгой шаардлагатай тийм ээ нөхцөлтэй энэ хүүхдүүд байж болно. Тэгэх юм бол ирж ав гэдэг байх юм шүү дээ. Тэгэхээр тухайн цэцэрлэгт юм уу сургуульд өгсөн байгаа тохиолдолд гэрээнийхээ дагуу бид нар чинь та 4 цаг хүртэл хүүхдээ өгнө гэсэн бол 4 цаг яг өгдөөгүй л бол цэцэрлэг сургуулийн яах хэрэгтэй байхгүй авах хэрэгтэй. Тэгэхээр хэрэв олон дахиж тэгж байгаа давтагдж байгаа тохиолдолд бол та өөрөө харин цэцэрлэгтэй ярих хэрэгтэй байхгүй юу? Хэрэв цэцэрлэг нь арга хэмжээ авахгүй бол та коммунд нь
цэцэрлэгийн асуудлыг хариуцж байгаа коммент нь би танад мөнгө төлсөн хүүхдээ ингээ хамгаалуулна гэсэн байхад та нар энэ эрхийг энийг нь зөрчиж байна. Яагаад гэвэл би ажиллаа хийж энэ хүүхдэд тал хүүхийн тулд ажиллаа хийхийн тулд би хүүхдээ орхиж явах болоод байна. Орхиж явахаар болохоор ингээд энэ хүүхдээ гэртээ ганцаар нь үлжээд хоол ундгүй болохоор энэ хүүхдээ ирэх зөрчигдөх гээд байна. Ирэх ашиг нь жинхэнэ зөрчигдөх гээд байна. Гэтэл энийг чинь зөрчүүлэхгүй бол хамгаалуулахын тулд би цэцэрлэгт өгөх гэхлээр энэ талаас нь хандаж олох хэрэгтэй. Тэгээ бас одоо 10 настай хүүхдээ ганцаараа сургуульд нь явуулах болохгүй 9 ч юм уу. Сургууль нь хаана байгаагаас шалтгаална. 11-ээс доош насны за энэ бол нөгөө нэг коммунаасаа тэгээд тухайн сургуулиудаасаа болдог цэцэрлэгүүдээс 11-аас доош насны хүүхдүүдээр хүүхэд авах тул ерөөс авч болохгүй. Ганцаараа манай хүүхдээ хоёр амжилт явдаг байхгүй. Тэгээ дараа жилсээ ганцаараа явна. Одоо өстэй. Тэгээ бас ганцаараа явж байгаа юм. Та хүүхдээ хамгаалах ёстой. Хүүхдээ анхаарал тэгээд өөрөө хүүхд чинь анхаарч чадна, өөрийгөө аварч чадна, өөрийгөө хариуцлага өгч чадна гэж байгаа бол таны асуудал. Гэтэл үндсэн хариуцлага тань дээр байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр таал өөрөөр За өөр асуулт байхгүй юу? Би зүгээр өөрийнхөө байж байгаа тэр энэ нөгөө ирээгүй тэгээд асуумаар байсан тэр тийм тохиолдол гарч магадгүй байсан байж магадгүй гэж нэг тохиолдлыг зүгээр хэлээл гэж бодож байна л да. Манайхны нөгөө нийтлэг байдаг хүүхдэд хүчээ явдаг. Энийг ерөөсөө юм ерөөсөө шийдээр нь биднэрт манай одоо энэ шивэдийн нийгэм байгаа нэг нийтлэг зүйл юм. Нөгөө ээжүүд юм уу аауд хүүхдээ хаас цаг үлээ. За би зөвхөн өөрийнхөө жишээгээр хэлчихье. Манай нөхөр хүүгээ гаргахад хүүгээ төрсний дараа 6 сар хүүхдээ харсан. Эрэгтэй хүмүүсийн аавдын чанар юм шиг байна л да гэж би одоо бодоод байгаа юм. Аауд их мундаг юм бэ. Яагаад гэвэл тэр 6 сар зүгээр л 6 сар хүүхдээ харсныхаа төлөө тэр 15 хил турж байгаа байхгүй юу? Зүгээр л харж байгаа юм. Тэгээд эхний өдөр, 2 дахь өдөр, 3 дахь өдөр ороход тэр гэр орон тэр дайн талцсан юм шиг юм болцсон байгаа байхгүй юу? Тэгээд ааваас нь Өөшөө чи одоо гэд юм хэлэх гэхээр удаас би хүүхдээ харж ирсэн гэд нэрээ яхааргүй хүүхдээ харж ирсэн чи юу хэлэх вэ? Тийм амбицтай, тийм нэр төртөө хүүхэд хардаг байх. Одоо жишээлбэл наран хүү. Тийм нэр төртөө ингэж байгаа. Гэтэл бид нар чинь 15% нь хүүхэд, 15% нь хол, 15% нэг гэр цэвэрлэн, 15% бас уц муцаар ярих, дүү амраг садныхаа асуудлыг зохицуулна. Бид яг үндэ бол хариуцлахгүй нөхдүүд ээжүүдэд гарч чаддаг, хөвгүүлж чаддаг мөртлөө бас хариуцлага гарддаг нь бас бид нар л юм бэ гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээд аауд их айгу бас яг цагаадлах юм бол айгу хариуцлагатай мундаг байдаг юм байна гэд миний зүгээр өөрийн хувийн туршлагаас харахад тэгээд тэрнээс үндэслээд хэлэхэд нөгөө нийгэмд одоо ингээд нийтлэг байгаад байгаа зүйл гэвэл хүүхдүүд өгөх цагийг хүүхдүүдээс харамлаж утсандаа зарцуулдаг юм уу эсвэл интернет зарцуулдаг гэж жоохон дургуул идэх хувь нэрээ хувь. Тэгээд 2 хүүхэдтэй юм уу 3 хүүхэдтэй байгаа тохиолдолд шивэдэд болов заавалчгүй хүүхдүүдтэй цаг гаргах нэг бүрчлэг яагаад гэвэл хүүхэд нэг бүхэн өөрийнхөө онцлогоор хуулиндаа заасан гаралтай би тэр хуулиудыг яриаггүй өөрийнхөө онцлогоор хөгжих ёстой. Өөрийнхөө авьяас чадварыг өөрийнхөө тэр боломж болцооныхоо хэрээр тэр нөхцөлийг хангуулсан байх ёстой гэж үздэг байхгүй. Тэгэхээр хоёр адилхан юм чинь гээд адилхан юу гэдэг лээ дугуйланд яваад бол адилхан юм чинь гээд хоёулангийн суулгах чад биш. Бүр хувь хүн бүрт тодорхой хэмжээний 3 хүүхэдтэй хахад 3 хүүхэдтэй өдөрт ямар ч гэсэн 30 минут тус нь гаргах. Тэхийн болоод ядахтаа гэр бүлийн дотоод уур амьсгал хүртэл зөөлрдөг гэдэг юмнууд угаасаа ингээд сургалтанд явахаар та ингэж боломж болцоо юм гэдэг тодорхой хараад байна. Тэгэхээр нөгөө хувь хүн бүхний хүүхэд бүхний их ашиг хүүхэд бүрийн шүү. Танай гэр 5 хүүхэд байсан ч гэсэн 5 хүүхэд бүхэн нэг болоод өөрийнх нь онцлогоор өөрийнх нь хувь хүнээ тэр бүх дэмжлэг тусалцаа өсөх тэр боломжийг олох хөнжүүл гэж байгаа.
Тийм байна да. Энэ сургууль ер нь гэж явах уу? Мэдхгүй наадхаа одоо ингээд энэ үндэсний холбоонд хандаж тавьж зарын дагуу ирэх хүмүүс бол ер нь ирээд надад баярлалаа. Тэгээд үнээр бас маш гоё сургалт өгч чадлаа штэ. Одоо энэ бол бид нар бодогчлээ юм л да цаашдаа одоо ингээд бас баг сургалт курс сургалт одоо сард нэг удаа ч юм уу зохион байгуулалт нь ялангуяа залуу эхчүүд гэхгүйгээр бид нар ч гэсэн маш гоё санаа авахаар одоо бид нар чинь би ихэд өөрөө 14 настай байгаа юм тийм. Тэгэхэд одоо бидний би ч бас нэлээд охинтойгоо чөлөөтэй харьцдаг мөртөө бас л надад өөртөө дүгнэлт хийж хүүхдэд тэгж харьцвал бас их юм байна гэсэн маш гоё санаануудыг хэлж өглөө тэгээд өлзөө орчуулагчтай маш их баярлалаа. Тэгээд энэ бас ер нь бол бас энийг одоо ингээд одоо бичлэг бол тавигдана. А энэс хойш одоо эцэгчүүд ч гэсэн одоо биднээс бас энэ бол маш их үр өгөөжтэй бас одоо бид нар ч гэсэн одоо ингээд цааш хүмүүс ярина шүү дээ мэдээ сонссон юм аа. Тэгэхээр аль болохоор одоо бас нэгэнд энд олон монголчууд байгаа юм чинь аль болохоор олон хүний бүрэлдэхүүнтэй бас яг энэ юм хийж чадах юм бол их боломжтой юм байна гэж бодож байлаа. Тэгээд цааш ч гэсэн энэ арга хэмжээг цааш зохион байгуулж байх нь зөв юм байна гэж бодсон. Тэгээд та нар ч гэсэн баярлалаа бас. Залуучууд бас ирсэн байх нь Хэрэг та нар